Энэхүү тулааны тэмцээнд ийм гентийн зүйл босмодж хэнч төсөөлсөнгүй. Юун гент гарч ирээд Жао Тэжүүг тахир дутуу болгож Цүйхуа авгааг ухаан алдтал зодож орхилоо. Их зэдүүд нутагт эмнэлгийн тослон жүүлчилгээ гэж байдаггүй. Ийм хүнд бэртэл авсан хүм халдвар авч өргөсөх нь гарцаагүй бөгөөд антибиотик байхгүй тул амьд үлдэх магадлал бараг л тэгтээ тэнцэнэ. Амьд үлдлээч хийсэн Жао Тэжүү тулааны чадвараа төдийгүй хөдөлмөрлөх чадвараа бүрэн алдаж орноосоо босч чадах хэсэг нь эргэлзээтэй боллоо. Харин Цүйхуа авгаан ховд нүүрэн зэрэмдэг болжээ. Мэдээж юуны нүдээр бол түүний өмнөх болон одоогийн царайнд нэг их ялгаа байхгүй ч нэг талынхаа бүх шүдийг алдсан тул цаашид хатуу ширүүн хоол идэх ямар ч боломжгүй болов. Энэ ядуу нутагт зөөлөн хоол хаанаас олдох вүлээ? Хэн нэгэн түүнийг тэжээхгүй л бол тэр өлсөж өгөх нь гарцаагүй. Жао Тэжүү Цүйхуа авгаа хоёрыг цаашид маш өрөвдөлтэй хов тавилан хүлээж байгаа нь тодорхой байв. Юун тэр хоёрыг дараалан унахсны дараа талбай тэр чихтэй нам гүн болов. Урд нь гэр бүлийнхэн нь тахал туссанд юуныг үзен ядаж байсан хүмүүс одоо яг л айсан дэгдэхээ шиг чичирч байлаа. Юун тэдгэр хүмүүсийг тэр байтугай Жиан Шаро руу баас шидэж байсан хүүхдүүдийг ч олж харжээ. Нэгэн эмэгтэй царай ховхаа цайж хүүхдээ ардаа нуугаад чичирсэн хоолоогоор арай ядан хэлв. Тэр үед Цүйхуад биднийг турхирч чиний гэрийг шатаад авсан юм шүү. Тосхоны олон хүмүүс юунийг хүчрхэг болоод эргэж ирэхдээ гэрээ шатаалгасан эгчээ доромжлуулсныхаа өшөөг авах нь гэж айж байлаа. Юун ураг шиг алхав. Өнөө хэмхтэн царай улам бүр цайж. Баас шидүүлсэн ч гэсэн Цүйхүүгийн хийсэн ажил. Бид баас шидэж байсан тэрхүү уг нь юунтэй чадсуу. Бүр түүнээс ч том биетэй бөгөөд урд нь бол юунийг тоодогч үгүй байсан юм. Гэвч өнөөдөр тэр айсандаа өмдөндөө тусаах шахаж байлаа. Та нар үнэхээр намайг эрчүүдэд чинь тахад халдаасан гэж бодоо. Юуны үг дотоод энергиэр баяжигдсан тул хідэн бээрийн цаанч маш тод сонсогдож байв. Хүмүүс хэсэгтээ гайхаж орхив. Энэ чинь овгийн удирдлагуудын албан ёсоор зарласан зүйл шүү дээ. Арай худал байсан юм биш үз. Мөн тэд юунийг тахал тусаад чөтгөө шүглэж өндөр хавцлаас унчхад яагаад үхээгүй. Бас яаж Жао Тэжүүг дийлж чадсныг огт ойлгохгүй байв. Озон хүн юунийг ганцхан мөчөд Жао Тэжүүг унахсанд одоо ч итгэж чадахгүй байлаа. Тэдний мэдхээр юун Жан ахыг дагаж дөнгөжл сар бэлтгэл хийсэн. Тэгээд яаж 10 хэдэн жил бэлтгэл хийсэн Жао Тэжүүгээс тийм илүү байж чаддаг байна. Тэгвэл бидний ирчүүд яасан юм бэ гэж нөгөө хэмхтэй чичирсээр асуув. Энэ үед юун нүднийхээ болонгаар Лиан Чэньюг сандлаасаа босож ирэхийг харлаа. Түүний харц яг л хорт могоо шиг юун рүү чилэлсэн байв. Хүйтүү хөндөй, үххийн, хортой бас шунхтай. Могойд байдаг бүх муухай шинж чанар тэр харцсанд шингэсэн байлаа. Лиан Чэнью өөрийг нь сүрдүүлж байгааг юун мэдэж байсан ч түүний харцтай эгцлэн тулгараад огтхон ч айсан шинжгүүгээр бүх хүмүүст хандан чангаар мэдэгдэв. Тэр яс хортой байсан. Танаа ирчүүд яс чанаж байгаад л өгсөн. Надад ямар ч хамаагүй. Юуны доо хүн бүрийн чихэнд маш тод цуурайдлаа. Хүмүүс тэр даруй шуугилдэж эхлэв. Яс хортой байсан гинэ. Тэдний ирчүүд яс чанаж байгаад өгсөн юм биш үү? Хүмүүс бие рүүгээ харан гайхаж шивнэлдэнэ. Хэрв урдны сул дорой юун үүнийг хэлсэн бол хэн ч итгэхгүй. Харин ч чөтгөр шүглсэнгээд түүнийг гал руу шидэх байсан биз. Харин одоо юун хүчрхэг болсон тул түүний хэлсэн үг хичнээн итгэмээргүй, ойлгомжгүй сонсогдож байсан ч хүмүүсийн далд ухамсарт эргэлзээ төрүүлж чадлаа. Энэ бол хүч чадлын авчирдаг сүр хүч. Хүний хүч чадал зөвхөн түүний нэр хүнд, байр суурийг тодорхойлоо зогсохгүй. Хэлсэн үгнийх нь жин хүртэл тодорхойлдог. Хүчтний хэлсэн үг алт мэт жинтэй, харин хүчгүй нэгний үг салхинд хийсэх үнс мэт хэний ч анхаарлыг татдаггүй. Юун өнөөдөр өөрийн хүч чадлын ачаар л энэ тайзан дээр зогсож бусдад үгээ хүргэж чадлаа. Үгээ бол 12 настай хүүг хэн тоож сонсох вүлээ. Лиан Чэнью хүйтнэр инээмсэвлэгч юу ч хэлсэнгүй. Гэтэл энэ үед шар дээлтэй үгэн урагш гарч ирлээ. Ямар гэчин утгагүй зүйл яриад байна. Энэ бол Лиан авгийн ахлагч байлаа. Цосонч хатаагүй жаал хүү. Чи энд хүмүүсийг төөрөгдүүлэх гээ юу? Тэр яс бол овгийн маань хамаг хөрөнгөөр авсан эрдэнэ.
бүх хүчээ шавхаж, олон өдөр шүнгүй чанаж байж гаргаж авсан зүйл. Яаж хортой байх юм бэ? Тэр ясны охийг Чэнью аль хэдийн уусан. Хэрэг үнэхээр хортой байсан бол хамгийн түрүүнд Чэнью л өгөх байсан. Овгийн ахлагч олон жил эрх мэдэлтэй байсан тул түүний үгэнд маш их хүч оршино. Ийюн хэдий хүчтэйч хэлсэн үг нь овгийн ахлагчийн хийг гүйцэхгүй байлаа. Дээрээс нь овгийн ахлагчийн үг маш логиктэй сонсогдож байв. Овг хамаг байдраа шавхаж авсан ясаараа өөрсдийн залуу эзэнтнээ хорлох гээгүй нь лавтай шүү дээ. Овгийн ахлагчийн зөв. Ах дүү нараа, энэ жаад хүүгийн үгэнд бүү итэг. 12 та хүүхдийн үгэнд итгэх гэж юу? Олны дундаас хэд хэдэн хүн ингэж хаширв. Эдгээр хүмүүс бол Лиан овгтой цусан төрлийн холбоотой. Овгийн удирдлагуудын эрх ашигыг хамгаалдаг хүмүүс байлаа. Тэд зүй хүү авгаа шиг удирдлагуудын тагнуул хийж, цуурхал тараасныхаа хариуд илүү хоол авдаг байв. Хүмүүс юуны үгэнд эргэлзэж эхлэхийг хараад нөгөө хүмүүс дахин хаширв. Та нар энэ муу сармагчийн хүчтэй гэж бодоо юу? Залуу эзэнтний дэргэд тэр юу ч биш. Жаад хийжүв яллаа гэд юу юм бэ? Жаад хийжүв бидэнтэй л адилхан жирийн хүм. Харин залуу эзэнтэн нэл ягаан цусны төвшөнд хүссэн. Нэл ягаан цус гэж юу болохыг та нар мэдэх үү? Урд нь ирсэн Жан ах л тэр төвшөнд байсан. Тэр чинь барагд Тэнгэрийн бурхан гэсэн үг. Жан Юйшян авар гараат мунаж ирээд гарын хаярмгээр бүдүүн модыг тас цавчиж байсан нь хүмүүсийн ойд тод үлдсэн байлаа. Нэл ягаан цус гэдэг ямар аимшигтай бодохыг тэд мэднэ. Үүнтэй харьцуулахад зүгээр л баригдаж ноцолддог Жао Тэжүү юу ч биш байв. Юун хэдий хүчтэйч залуу эзэнтэнтэй харьцуулахын аргагүй. Зөвхөн залуу эзэнтэн л биднийг сайхан амьдралд хүргэж чадна. Та нар залуу эзэнтэнд итгэхгүй, энэ жаадхүүд итгэхгүй юу гэж дахин хэн нэгэн хашгирлаа. Лиан овгийн удирдлагуудын нөлөө олон жилийн турш хүмүүсийн тархинд гүн суусан тул юун хитгэн үгээр тэднийг унгаах боломжгүй байв. Түүнд батлах нотлох баримтч байсангүй. Түүгээрч барахгүй. Одоо овгийн бүх найдвар Лиан Чинюудээр төвлөрч, тэрээр хүмүүсийн итгэлийг хүсэрдүүлэлгүй, нэл ягаан цусны төвшөнд хүрсэн гэдэгт бүгд итгэж байлаа. Бүгд л түүнийг амьдралыг нь өөрчлөхнө гэж гордож байхад, яаж түүнийг буруутгаж 12 та хүүд итгэх вүлээ? Юун Жао Тэжүүг ялсан байлаач ялгаагүй. Юун үүнийг аль хэдийн тооцоолсон байв. Үнэн дээр тэр ганц үгээр Ян Чинюуг унгана гэж найдаагүй бөгөөд зөвхөн хүмүүсийн сэтгэлд эргэлзээний үл суулгахыг л хүссэн юм. Их зэлүүд нутаг бол хүч чадал бүхнийг шийддэг газар. Ялагчл үнэн худлыг дэнсэлдэг жамтай. Ялагчд нотлох баримт хэрэгтэй гэж юу? Үгүй. Тэдний үг нь л дүрм, хууль, үнэн байдаг. Хүчтэй хүн олон үгээр өөрийгөө зөвтгөх шаардлагагүй. Бусд нь далд ухамсартаа тэдний үгэнд итгэдэг, итгэхээс ч өөр аргагүй байдаг. Юун өнөөдөр гарч ирэхдээ Лиан Чинюутэй шууд нүүр тулан тололдоход бэлэн байлаа. Лиан Чинюу тэрхүү ямар ч хүчгүй болсон ясан үрлээр нэл ягаан цусны төвшөнд хүрч чадахгүй гэдгийг юун сайн мэдэж байв. Лиан Чинюу ци удирдах төвшний оргилд байгаа бол юун дөнгөж энэ төвшөнд орсон хэдий ч бие бэхжихтэй төгс суулгаж луу мэт лухших шатанд хүрсэн тул энэ тулаанд тэр өөртөө итгэлтэй байлаа. Гэвч юун юанаас болгоомжилж байв. Түүний жинхэнэ хүч яг хэд босхийг тэр мэдээгүй юм. Тэр Лиан Чинюуг дайрахыг хүлээхийн зэрэгцээ юаныг ч бас нүд салгалгүй ажиглана. Гэтэл түүний төсөөлөөгүй зүйл болж Лиан Чинюу дайрах бодлоггүй зөвхөн түүн рүү хүйтнээр ширтэж байлаа. Өнөөдөр Лиан Чинюу хөдөлж болохгүй байв. Юан түүнд хэд их ууралснаас зүрхний судас нь гэмтсэн тул хүч гаргаж болохгүйг хатуу сануулсан. Хэрэв тэр гэмтлээ үл тоон тололдвол хэдхэн хоногийн дараа болох их шалгаруулалтанд бүрэн хүчээрээ оролцож чадахгүй болох эрсдэлтэй байлаа. Юунээс болж Лиан Чинюу их шалгаруулалтанд орох боломжоо эрсдэлд оруулахгүй нь мэдээж. Энэ бол түүний амьдралын хамгийн чухал зүйл. Хизээж алдаж болохгүй цорын ганц боломж. Яа багшаа, та түүнийг ямар төвшөнд байна гэж бодож байна? Аянгат дуу юу? Судас нээх үү? Жао Тэжүүг маш хялбархан дийлж, тэр байтугай гарынх нь ясыг бэц атгаж чадсныг нь бодоод юуны хүч дор хаяж 1000 жин буюу 500 кг-аас давсан нь тодорхой байлаа. Түүний төвшин эгэл цусны 3 дугаар шатнаас дээш байгаа нь гарцаагүйч, гол судсуудаа нээж чадсан эсэх нь тодорхойгүй байв. Юан хариуд нь бид юуныг хэтэрхий дутуу үнэлжээ. Түүний хүч яг хэд байгааг би хэлж мэдэхгүйч нэг л зүйлийг баттай хэлж чадна. Түүний ухаан ов мэх нь 12 настай хүүхдийнхээс хамаагүй илүү байна.
Хэрэв хэн нэгэн түүнийг зүгээр л нэг хүүхэд гэж бодоод дайсагнуул маш муухайгаар ядридах болно. Яо Юаны үг үнэндээ Лиан Чэньюуд хандсан сануулга байлаа. Лиан Чэнью үүнийг сонсоод дотор нь муухай оргив. Нэг л өдөр тэр өөрийгөө жаахан хүүхэдтэй харьцуулагдах хэмжээнд хүүрнэ гэж зүүдлээч үгүй явсан юм. Гэвч тэр юунтэй өмнө нь хэд хэдэн удаа нүүр тулахдаа дандаа хоортагдж, молиг өмхөж байснаа хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй байлаа. Энэ муу золиг гахайн дүр тоглож бар барьсан байна шүү дээ. Тэр миний адах санааг анханасаа л мэдэж байсан мөртлөө юу ч болоогүй мэт дүр эсгэж намайг тайвшруулсан байна. Ийм жаахан хүүхэд яаж ийм гүнзгий ов мэхтэй байдаг вэ? Лиан Чэнью итгэж ядан бодлоо. Энэ хүүхэд ерөөсөө хүн биш, чөтгөр шоломсол гэсэн үг. Яа багшаа, өнөөдөр миний бие муу байгаа тул хүч гаргаж болохгүй. Та надад тусалж энэ муу залхийг барьж өгч чадах уу? Лиан Чэньюгийн гуйлтыг сонсоод Яа Юань чимээгүй болчихлоо. Юу нуулан дөвс түүж явахдаа ямар нэгэн ховор нандин шидэт ургамал эсвэл эрдэн олж идээд гинэт хүчтэй болсон байх гэж Яа Юань ч бас таамаглаж байр. Энэ бол хамгийн бодиттой тайлбар байсан бөгөөд ингэж л тэр өндөр хавцлаа сунаад амьд үлдсэн байх учиртай. Тэрхүү эрдэнэ нь мөсөн могоо нь хүйтэн хорыг хүртэл тодорхой хэмжээнд саармөгжүүлэх чадaltaйг бодвол үн цэнээрээ тэр яснаас хамаагүй илүү зүйл байх нь гарцаагүй. Гэхдээ тэгээд яах юм бэ? Нэгэнт юун тэр эрднийг идчихсэн тул буцаагаад түүнээс гаргаж авна гэдэг бүтэхгүй хэрэг. Яаж ийгээд гаргаж авдаач гэсэн Яа Юанд түүнийг авах шунал байсангүй. Учир нь тэр өстөн дайсандаа задуулж хамаг судсаа таслуулсан тул цаашид дахин төгшин ахих ямар ч боломжгүй болсон хүн байлаа. Дээрээс нь Яа Юань Лиан авахт зүгээр л төр оргинж байгаа зочин болохоос биш. Лиан Чэньюгийн зарц биш шүү дээ. Чэнью Яа Юань эцэст нь дуугарч хэлв. Урд нь би талигач өвөөгийн чинь ачийг хариулах гэж Лиан авгийг хамгаалж чамд тулааны ургар заахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ би чиний өмнөөс хүн алж муу үйл хийнэ гэж хизээж амлаагүй. Чи яс чанахта хүмүүсийг золиосож байгааг би мэдэж байсан ч дуугараагүй. Учир нь энэ ертөнцид хүчтэй нь хүчхүүгээ барьж иддэг хатуу хууль үйлчлэлийг би мэднэ. Чи өөрийнхөө амжилтын төлөө сул дорой хүмүүсийг золиослох нь байж болох л зүйл. Гэхдээ чи намайг зүгээр л өөрийнхөө атаархлаа суулж жаахан хүүхэд рүү тэр тусмаа тулааны гоц авьяастай хүүхэд рүү дайрч ал гэж байгаа бол би хизээж зөвшөөрөхгүй. Чи сонсохгүй ч байж магадгүй. Гэхдээ би чамд нэг зүйл захия. Хүн их үйлсийг бүтээхийн тулд уужим сэтгэлтэй байх хэрэгтэй. Хэрв чи дандаа ингэж харгис хэрцгий зөвхөн өөрийгөө ботсон, бусдыг хүлээн зөвшөөрч чадахгүй явбал нэг л өдөр өөрийгөө сүрүүлэх болно. Яа Юанийн үг Лиан Чэньюгийн хөмсгийг зангидуулв. Үнэн үг чихэнд хатуу гэдэгч энэ үг Лиан Чэньюуд зүгээр л доромжлол мэт сонсогдлоо. Яа багшаа, та юу гэх гээд байна? Энэ олон жил би таныг багш шиг хүндэлж ирсэн. Гэтэл өнөөдөр та надад биш, нэг гадны хүнд туслах нэ. Лиан Чэньюгийн хоолойнд уур хэлэн нуугдж байв. Яа Юань толгоос ихсэрч. Би чамайг багаас чинь мэднэ. Чиний юу бодож явдгийг ч гадарлана. Би зүгээр л чамайг дахин алдаа буу гаргаасаа гэж хүссэн юм. Түүгээрч барахгүй. Миний хүч чадал хэдий нэл ягаан цусны төгшнээс доош хүмүүст дийлдэхгүй ч юунийг барьж авах чадна гэсэн 100% баталгаа алга байна. Яа Юанийн энэ үг Лиан Чэньюгийн зүрхэнд хүүтэн ус цацах шиг л болов. Юу гэсэн үг вэ? Яа багшаа, та тэр жаалхууг танаас зугатаад гаргах чадaltaй гэж бодоо юу? Тэгвэл тэр чинь наад зах нь ци өдөрдөх төвшний оргилд хүрч надтай ижил хүчтэй болсон гэсэн үг үсттэй. Хизээч тийм зүйл байх боломжгүй. Лиан Чэнью уцаарлангүй хэлв. Юун хичнээн азтай байгаад ч тийм богино хугацаанд тийм хурдан хөгжих боломжгүй шүү дээ. Би ч бас боломжгүй гэж бодож байна. Яа Юань санаа алдаад үргэлж дүүдэв. Гэхдээ чи бодоод үзтээ. Ийм залтай ухаантай хүүхэд тулааны төвшнүүдийн хоорондох хүчний ялгааг сайн мэдж ил байгаа. Бид хоёрын хүч чадал нууц биш байтал тэр энд ямар ч айцсгүй гарч ирж өгнө гэдэг чинь тэр чамайг ялж чадахгүй байлаач. Эндээс амьд гарах арга аль хэдийн тооцоорчихсан байгаа гэсэн үг. Яа Юанийн үг Лиан Чэньюгийн шахахыг хөндөв. Түүний нүдэнд алуурчны хүйтэн гэрэл зурс хийж. Хэрв та өнөөдөр хөдөлбөл тэр эндээс амьд гарч чадахгүй гэлээ. Яа Юан хариудна. Би ч бас тэгж л бодож байлаа. Сарны өмнө түүнийг могоон хор болно. Цус уусгагч эм уугаад хавцал руу унахад нь амьд үлдэх ямар ч боломжгүй гэж бодож байсан. Гэтэл тэр амьд л байна шүү дээ.
Яа Юанийн энэ ганц өгүүлбэр Лиан Чиньюг хэлэх үггүй болгож орхив. Тийм ээ. Тэр үед Лиан Чиньюч гэсэн түүнийг гарцаагүй үхсэн гэж бодсон. Гэтэл өнөөдөр Юун түүний өмнө цоо эрүүл зогсож, бүр Жао Тижүг тахил дутуу болгочихлоо. Энэ бол Лиан Чиньюгийн нүүр рүү олонний өмнө нулимсантай яг л ижил хэрэг байв. Яа Юан үргэлжлүүлэн. Түүний хүч магадгүй аянгат доо эсвэл судас нээх төвшөнд л байгаа байх. Гэхдээ түүнд амийг нь авардаг ямар нэгэн нууц хөзөр эсвэл эрдэнэ байх магадлалтай. 12 настай мөртлөө ийм ухаантай, ийм хүчтэй хүүхэдтэй дайсагнуул газар дээр нь шууд алж чадахгүй л хожим түүний аимшигт өшөө авалттай нүүр тулах нь гарцаагүй. Яа Юан анхнаасаа л Лиан Чиньюг улам гүнзгий нөхрөө унахаас хамгаалахыг хүсэж байсан. Тэгтэл одоо бүр Юунийг алж чадлагүй алдаж явуулаад хожим өшөөгөө авахар эргэж ирэх үе гэсэн эрсдэлтэй үед тэр яаж Юун рүү дайрах вүлээ? Ойлголоо. Лиан Чинью гүнзгий амьсгаав. Түүний царай аимшигтайгаар бараантааж өнөөдөр өөрт нь туслахаас татгалзсан Яа Юанд давхар хорсож эхэллээ. Яа Юан хөдлөхгүй, өөрөө ч хөдөж болохгүй. Тэгвэл Юунтэй тэмцэлдэж чадах ганц хүн нь овгийн ахлагч өвөө нь л байлаа. Гэвч олонний нүдэн дээр овгийн ахлагчийг жаахан хүүхэдтэй зодолдгох нь утгагүй хэрэг. Хамгийн гол нь ахлагч өвөө нь Юуныг дийлнэ гэсэн баталгаа огт байсангүй. Өвгөн хөгшөрч биеийн сулдж эхэлсэн. Эгэл цусны төвшөнд зөвхөн махан биеийн хүчээр тодолддог тул нас ахих тусам хүч чадал нь сулардаг. Хөгшрөх тусмаа улам хүчтэй болдог үлгэр энэ төвшний тулаанчдад байдаггүй. Овгийн ахлагч хэдий ци өдөрдох төвшөнд хүрсэн ч одоогийн биеийн байдлаар нь бол судас нээх төвшний тулаанчигч барахгүй байж мэднэ. Дээрээс нь Яа Юаны хэлснээр Юунд ямар нэгэн ам аврах хөзөр байж болох шүү дээ. Ингээд бодохоор Лиан Чинью маш инээдтэй бас арчаагүй байдалд орсноо мэдэрлээ. Тэрбээр олонний өмнө Юунд нүрээ улалзуулан доромжлуулж байгаа хэрнээ яаж чадахгүй зогсож байв. Ядаж л биеийн бүрэн тэнхрэх хүртэл тэр ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Хараад хэрв би гэмтээгүй байсан бол энэ муу золгийг амьдээр нүвчих байсан юм. Лиан Чинью хорсон бодлоо. Хэдхэн хоногийн өмнө хуруугаараа нэцэж болох шаргоолж мэт санагдаж байсан хүү гэнтгэнд түүний дийлж баршгүй гүрсэлдэгч болж ховирна гэж тэр зүүдлээчгүй явжээ. Энэ үед Яа Юан аль хэдийн амаа хамгсан бөгөөд цовжирсан олон бүгд Лиан Чиньюг юу хэлхийг хүлээж байв. Лиан Чиньюд энэ эвгүй байдлаас гарах ямар нэгэн шалтгаан хэрэгтэй байлаа. Лиан Чиньюгийн харц яг л хутга мэт Юуныг сийчиж байлаа. Хэдхэн хоног тэсчихвэл шархаа идэгэн. Тэгээд өнөөдрийнхөө хариуг хэд дахин нугалж авна да. Өөхөхөөс ч дор зовлон гэж юу байдгийг би чамд үзүүлэндэ. Хэрв түүнээс хамаагүй хүчтэй нэгэн ингэж дээрлэгсэн бол тэр төвчиж болох байлаа. Гэтэл түүний нүдээр бол хамаагүй сул дор дөнгөж хөлд орж буй жаалхүү өмнө нь цавхчиж нэр хүндийг нь уландаа гიშгэж байхад тэрээр гимтлээсээ болоод яаж ч чадахгүй зогсож байлаа. Тэр яаж уурлахгүй байж чадах вүлээ? Юун Лиан Чинью эцэст нь дуурлаа. Хичнээн дургүй байсан ч өнөөдөр тэр Юунтэй үүнээс цааш сөргөлдөж болохгүй гэдгийг мэдэж байв. Хэрв тэд тулалдаад тэр Юуныг яллаач гэсэн хэдхэн хоногийн дараа болох их шалгаруулалтад сөрөг нөлөө үзүүлэх байлаа. Энэ бол Лиан Чиньюгийн төлж чадахгүй хэтэрхий өндөр төлөөс юм. Манай Лиан овг энэ их зэлүүд нутагт хэдэн 100 жилийн турш зовж зүдэрсэн. Өгөг дээдэс маань өвс модны үндэс эдэж байж л энэ овгийг өдий зэрэгт хүргэсэн. Харин миний үед би 10 жилийн турш тулааны урлагч шаргуу суралцаж, үлсүлэн, хүйтэн халууныг үл тоон, өдөр шөнөгүй бэлтгэл хийлээ. Энэ бүхэн юуны төлөө байсан гэж бодно. Лиан овгоо хот руу нүүлгэж, овгоо мандаахын төлөө байсан юм. Гэтэл одоо би хамаг байдраа шавхаж, овгийн бүх нөөцийг дайчлан, эцсийн ганц боломжоо атгаж байхад чи энд гарч ирээд худал цуурхал тарааж, хүмүүсийг төөрөгдүүлэн намайг гүтэглээ. Чи Лиан овгийн ирвдийг үрд энэ ядуу, завсантай амьдралд нь үлдээх гээв. Лиан Чиньюгийн энэ үг эргээд Юуныг буруутгасан хэрэг болж, олон нийтийн дунд шууг андигдэв. Лиан Чинью, Юун хоёр тис өөр зүйл ярьж байлаа. Юун түүнийг хортой яс чанаж хүмүүсийг алсан гэх бол Лиан Чинью үүнийг гүтэглэг гин. Хоёр тал хурцаар мөрбөлдөж байв. Гэвч энэ маргаанд хүмүүс Лиан Чиньюд илүү итгэх нь гарцаагүй байлаа. Эцсийн эцэст Лиан Чинью овогтоо маш өндөр нэр хүндтэй байсан бол
И юун зүгээр л нэг жаахан хүүхэд шүү дээ. Хүмүүсийн яриаг сонсож тэдний хандрыг анзаарсан И юун дэлхий дээр байхдаа сонсож байсан нэгэн бяцхан түүхийг өөрийн ирэхгүй саналаа. Эртний үед агууд амьдардаг байсан бүлэг хүмүүс газар туссан нэгэн сүүдрийг шүтдэг байжээ. Тэр сүүдэр томорч бас жижигэлдэг байсан тул тэдэнд яг л бурхан шиг харагддаг байж. Ингээд тэд өдөр бүр тэр сүүдэрт мөрөгдөг болж байна. Гэтэл нэгэн ухаантай хүм бурханд итгэхээс татгалзаж маш их хүч гарган агуун оройроо авирч гараад нэгэн хачин хэлбэртэй чулууг олж харжээ. Хүмүүсийн шүтээд байсан бурхан нь үнэндээ нарны гэрэл туссан тэр чулууны сүүдэр байсан хэрэг. Ухаалаг хүн буцаж ирээд Овг аймгийнхандаа үннийг хэлж тэр сүүдэр бол бурхан биш, зүгээр л чулууны сүүдэр тул цаашид битгий шүтгэж ятгаж гин. Гэтэл тэр хүний үгэнд хэн ч итгэсэнгүй, харин ч түүнээс айцгаав. Эцэст нь тэд тэрхүү ухаалаг хүнийг бурхныг доромжллоо гэж буруутгах нь амьдаар нь шатаажээ. Дараа нь тэд нөгөө л хачин чулууны сүүдэртэй үргэлжлүүлэн мөрөгсөөр байж. И юунд яг одоогийн нөхцөл байдал тэр түүхтэй яг ижил мэт санагдав. Тэр бол нөгөө ухаалаг хүм. Харин Лиан Чинью бол тэр сүүдэр. Овгийн хамаг хөрөнгийг барж, эцсийн замаа сонгон байж, нэл ягаан цусны төвшөнд амжилттай хүрсэн Лиан Чинью одоо Лиан Овгийн бурхан нь болсон байлаа. Овгийн удирдлагууд, бэлтвэрлэлийн ангийнхан болон жирийн ирвэд бүгдээрээ Лиан Чинюг тэднийг энэ ядуурл улс бэлэнгөөс аварна гэж найдаж байсан. Зовлон зүдгүүр дунд амьдарч буй хүмүүст үргэлж этгэл үнэмшил, оюун санааны түшиг, тулгуур хэрэгтэй байдаг. Тэр нь л тэднийг бодит байдлаас зүхтаалгаж, ирээдүйг сайнаар төсөөлж, амьдрах урам зориг өгдөг. Харин Лиан Чинью энэ дүрд яг тохирч байлаа. Тэр бол Овгийн удирдагч, бүх залуусын шүтэн, бүх охидын мөрөөдлийн хан хүү юм. Тэр их шалгаруулалтад тэнцгэж юм бол Лиан Овгийн аврагч болох нь гарцаагүй. Харин И юун бол 12хан настай, ямар ч эрх мэдлгүй жаал. Тийм болохоор тэр Лиан Чинюг унгана гэдэг хэтэрхий хэцүү байлаа. И юунд нотлох баримт байхгүй нь хамаагүй. Хэрв түүнд хөдөлшгүй баримт байлаач, хинч түүнд итгэхийг хүсэхгүй. Учир нь Лиан Чинюг унгана гэдэг нь Овгийн ядуусын сүүлчийн итгэл найдварыг ботнэр гэж. Тэднийг үйлд харанхуйд амьдрах ёстой гэж хэлсэнтэй ижил хэрэг болох тул хэн үүнийг хүлээн зөвшөөрөх вүлээ? Хэрв И юун жаав Тьежүг тахир дутуу болгож хүч чадлаараа олныг айлгаагүй бол тэрхүү үннийг хэлсэн ухаалаг хүн шиг ууртай олон түмэнд амьдаар шатаагдах байсан бизээ. Хүмүүсийн хандлага өөрийнх нь талд орж байгааг хараад Лиан Чинью маш их сэтгэл хангалуун байлаа. Түүний ганц сэтгэл дундуур байсан зүйл нь хэдий хүмүүсийн дэмжлэг байлаач И юуныг яаж чадахгүй байгаа явдал байв. И юум чи үнэхээр авьяастай юм. Тудааны урлагийн төрөлхийн авьяас чинь дажгүй бололтой. Бас ямар нэгэн ховор ховь тохиолтой учраас өдий зэрэгт хүссэн байх. Лиан Чинью ховь тохиол гэдэг үгэн дээр илүү өргөж төгч хэлв. Тэр дотроо И юунд үхтлээ атаархаж байлаа. Тэр яагаад ховь тохиолтой таардаг, би яагаад таардаггүй юм бэ? Гэвч хэдий атаархаж байсан ч Лиан Чинью чиний хүч бол зүгээр л аз төдий. Харин миний хүч бол жинхэнэ хөлс хүчээрээ олж авсан чадвар гэсэн утгыг бусдад илэрхийлэхийг хичээв. Лиан Чинюгийн юу хэлэх гээд байгааг түүний дагагчид шууд л ойлгож шуугилдэж эхэллээ. Аа, тийм байх нэ. Энэ муу золиг яаж Жао Тьежүг ялсан юм бэ гэж гайхаж байлаа. Зүгээр л азан шууйсан хэрэг байна шүү дээ. Тэр уусанд ямар нэг ховор ургамал олж идсэн байх. Зарим шидэт ургамал хүний хүчийг огцом нэмэгдүүлдэгч дотоод суурийг нэвдэж дараа нь ямар ч ахиц гарахгүй болгодог гэж дуулсан юм байна. Энэ чинь үүсэлгээг нь сугалж ургалтыг нь хурдсахтай л адил утгагүй хэрэг. Даагагчт нь яг л том нууц нээсэн мэт дүр эсгэнэ. Тэдний эзэн хамгийн агуу нь байх ёстой. Харин И юуны хүч бол зүгээр л түр зургийнх. Дээрээс нь И юун Жао Тьежүг л ялсан болохоос биш, тийм ч сүрхий биш гэж тэд бодоцгооно. Олон түмэнч энэ үгэнд хөтлөгдөм. Үнэхээр л энэ тайлбар хамгийн логиктэй сонсогдож байна гэж бодлоо. Ингэж байж л И юуны хүч огцом нэмэгдсэнийг тэд хүлээн зөвшөөрч чадах байлаа. Лиан Чинью үргэлжлүүлэн. Чи өдий зэрэгт хүрэх гэж амаргүй л байсан байх. Би өнөөдөр чиний үхэх ялыг өршөөе. Чи надтай гар нийлж, Лиан овгоо цэцэглүүлэн мандахын төлөө зүтгэх ёстой. Лиан Чинюгийн үг үнэхээр оожим сэтгэлтэй, агуу удирдагч шиг сонсогдов. Олны дундах Лиан Чинюгийн дагагчид болон дэмжигчид алга ташин уухайллаа. Залуу эзэнтэн үнэхээр оожим сэтгэлтэй юм а. Энэ бол Овгийн хувьд том загшаа. Залуу эзэнтэн үнэхээр агуу хүү юм.
И юун түүнийг ингэж доромжилж байхад огтхон ч уурлахгүй. Харин ч түүнийг ашиглах гэж байна шүү дээ. Хэрв И юун ухаантайхан шиг байвал залуу эзэнтэнд үнэнчээр зүтгэх хэрэгтэй. Олон нийтийн санаа бодлыг чиглүүлэх маш амархан байлаа. Дээрээс нь дагагчдын хэлсэн үг бүрэн логиктой сонсогдож байсан тул хүмүүсийн тархинд шууд л бов. Юу ч гэсэн Лиан Чэнью нэл ягаан цусны төвшөнд хүрсэн тул түүнийг их шалгаруулалтанд тэнцэх нь гарцаагүй зүйл гэж хүн бүр бодно. Харин И юуны хувьд хэдий тулааны авьяастайч дөнгөжил сар бэлтгэл хийсэн бас аз таарч ийм хүчтэй болсон тул хамгийн ихтэй л эгэл цусны 3 дугаар төвшин буюу аянгат дуу хавцаа яваа байх. Ийм жаалхүү их шалгаруулалтанд тэнцэх бараг л боломжгүй. Ирээдүйд И юун том болоод Лиан Чэньюд тусалбал Лиан овг бүрч хурдан хүчирхэгжнэ гэж тэд мөрөөдөж байлаа. Энэ бол Лиан овгийн ихэнх хүмүүсийн бодол. Гэтэл болдөрүүд болох Лиан Чэнью болон И юун хоёр огт өөр зүйл бодож байлаа. Олон нийтийн болон Лиан Чэньюгийн дагагчдын яриаг И юун огтхон ч тоосонгүй. Харин тэр Лиан Чэньюг гайхан харж байлаа. Гүтрэлийг тараалаа. Гэх шалтгаанаар өөр рүү дайрахгүй байгаа нь үнэхээр сонирн байв. Ямар шалтгаантай юм бол? Лиан Чэньюгийн царай цангахор байгааг И юун анзаарлаа. Бясалгалын явцад алдаа гаргаж судсаа гэмтээсэн юм болов уу? Гэхдээ Лиан Чэнью хөдөлдөггүй юмаа гэхэд яа юуан байж л байна шүү дээ. И юун учрыг нь бүрэн ойлгохгүй ч хүмүүсийн эргэлдсэн харцыг үл тоон зогсно. Үнэн дээр Лиан Чэнью өнөөдөр дайрахгүй байх нь И юуны хүсэлд яг нийцэж байлаа. Түүний хүч өдөр ирэх тусам үсрэнгүү хөгжиж байгаа тул удахгүй Лиан Чэньюг гүйцэж төрүүлэх нь цаг хугацааны л асуудал. Тэр үед Лиан Чэньюд ямар ч давуу тал үлдэхгүй бөгөөд тэр үед тулалдвал И юун 100% баталгаатай ялна. Яа юан дундуур нь орж ирсэн ч тэр айхгүй. И юун өнөөдөр зөвхөн их шалгаруулалтанд орох эрхийг авах гэж л энд ирсэн. Зорилгоо биелүүлсэн нь л хангалттай байв. Лиан залуу эзэнтэн та сая хоёулаа гар нийлж Лиан овгийг мандаа гэсэн үү? Тэгвэл та намайг их шалгаруулалтанд хамт явуулах гэж байгаа хэрэг үү? И юун яажтайгоор инээмсэрлэн асуулаа. Лиан Чэньюгийн хөмсөг зангирв. Яг одоо И юуныг татгалзах ямар ч шалтгаан бас ямар ч утга байхгүйг тэр мэдэж байлаа. Маргааш алтан луу армийнхан ирнэ. И юун бүх овгийн нүдэн дээр хүч чадлаа баталчихсан байхад яаж хоригдох вүлээ? Алтан луу арми их шалгаруулалтыг шилдэгүүдийг сонгох гэж л зохион байгуулж байгаа. Хэн хүчтэй, хэн нөөц бололцоотой байна. Тэр хүн л оролцох хэрэгтэй. Элч ирэх үед И юун хүчээ харуулхад л тэд шууд зөвшөөрөх нь ойлгомжтой. Эцсийн эцэст их шалгаруулалтыг Лиан овг биш, тай шинэ гүрэн зохион байгуулж байгаа тул Лиан Чэньюд хэнийг оруулах, хэнийг хасах эрх мэдэл байхгүй шүү дээ. Тэвдгүй яах вэ? Гэхдээ И юун чи дөнгөжил бэлтгэл хийж эхэлж байгаа. Энэ удаад та овг руу явж шалгаруулалт үүснэ гэдэг зүгээр л нүд тайлж туршлах судлах хэрэг болно байх. Энэ нь чиний ирээдүйн хөгжилдөж хэрэгтэй. Лиан Чэнью хуурамчаар инээмсэрлэн хэлв. Шалгаруулалт ямар хэцүү гэж чи бараг мэдрэхгүй байхаа. Хэдэн мянган бээрийн доторх хэдэн 10 овгоос нийтдээ 20 хүн л тэнцэнэ. Тэр 20 хүний 4-ний 3 нь энэ хавийн хамгийн том болох та овгоос гарах нь тодорхой. Та овогт хүн хүч, нөөц бололцоо хангалттай бий. Лиан Чэньюгийн мөсөн могоон яс хүртэл тэднээс сольж агсан зүйл шүү дээ. Нөөц бололцоог нь яриад ч хэрэггүй. Тэдний багш нар хүртэл бусдаас хол тасархай. Та овгийн шилдэг залуус нэл ягаан цусны дунд болон оргил үед хүрсэн тулаанчдаар хичээл заалгадаг. Тэд бүр өвөг дээдсээс уламжлан ирсэн өөрсдийн гэсэн тулааны нууц судартай. Ийм байхад жижиг овгууд тэдэнтэй яаж өрсөлдөх вүлээ? Тиймээс тэр 20 ирэхээс жижиг овгуудад ердөө 3-4 хүн ноогддог. Хэдэн 10 овгоос 3-4 хүн сонгогдно гэдэг дэндүү бага магадлал. Лиан Чэнью өргөнжлүүлэн та овг бол авраг мангасл гэсэн үг. Тэдний хүн ам манахаас 100 дахин их. Тэдний шилдэр залуус аль хэдийн нэл ягаан цусны төвшөнд хүрчихсэн байгаа. Ялангуяа та овгийн 3 залуу эзэнтний нэр алдар хаа сайгүй төгсөн байдаг. Жижиг овгийнх нь тэдэнтэй өрсөлдөнө гэдэг бараг л боломжгүй. Их шалгаруулалтанд тэнцэхийн тулд хамгийн багадаа л ци өдрөдөх төвшний орвилд хүссэн байх шаардлагатай. Нэл ягаан цусны төвшөнд хүрч чадаагүй нь Лиан Чэньюуд хүртэл асар их дарамт тулж байлаа. Эгэл цусны төвшний хүн нэл ягаан цусттай өрсөлдвөл ялах ямар ч боломжгүй. Тэр зөвхөн өөртөөгөө ижил төвшний хүмүүстэй л өрсөлдөхөөс өөр аргагүй.
5 дугаар төвшин буюу ци удирдах шат бол зүгээр л шалгаруулалтанд орох тасалбар төдий байр. Би шалгаруулалтанд пэнцснийхээ дараа чамайг эрвэж татна. Чи ч бас амжилтанд хүрвэл овгийн маань хувьд их л сайн хэрэг болно гэж Лиан Чэнью их л дурамчхан хэллээ. Тэр юуныг шалгаруулалтанд явуулахыг огтхон ч хүсэхгүй байв. Учир нь шалгаруулалтын үеэр түүнийг алах боломж гарахгүй тодорхой шүү дээ. Хамгийн гол нь юун дэндүү хурдан өсөж байлаа. Хичнээн ховор хов тохиод байлаач ийм хурдан хөгжиж байгаа нь Лиан Чэньюг айлгаж байв. Тэр бүх зүйлийг хяналттай байлгахыг хүсдэг тул юуныг ямар нэгэн ам аврах хөзрөө ашиглахаас өмнө сэмхэн хороохыг хүсэж байлаа. Юуныг алж чухал тэр эрдэнэч гэсэн түүнийх болно. Тэгвэл Лиан залуу эзэнтний татах гэдэг үгэнд гүнээ талархъя. Юун татах гэдэг үгийг зориуд татдагч ёжлонгүй хэллээ. Гэхдээ залуу эзэнтний царай нэг л тааруу байх чинь би чинь өгдөө юу? Ингэж хэлэнгээ юун урагш хэд алхав. Лиан Чэньюгийн зүрх палхих шиг боллоо. Юун түүний гэмтгтэй байгааг аль хэдийн гадарлажээ. Яа багшаа. Лиан Чэнью ууфтайгаар дуудахад Яо Юань санаа алдаад дууны долгионо нарийсгэн зөвхөн юуны чихэнд л сонсогдохоор дамжууллаа. Залуу хүү минь. Би өнөөдөр чам руу дайрахгүй. Учир нь би чамайг баатарлаг хүү байна гэж хүндэлж байгаа юм. Тиймээс чи ингээд зогсхон дээрдэ. Яо Юаны үгийг сонсоод юун алхаага зогсоол. Тэр өөрөө ингэж дуу дамжуудах аргыг мэддэггүй тул Яо Юан руу хараад зүгээр л хүндэтгэлтэйгээр бүхийв. Тийм байх нэ. Тийм босхоор л Яо Юан хөдлөхгүй байсан байх нь. Тэр хэдий Лиан овгийн удирдлагуудын нэгч гэсэн ёс жудагтай дайчин хүн бололтой. Лиан Чэньютэй нийлж өөдгүү зүйл хийхгүй нь гэж юун дотроо бодлоо. Яа багшийн зөв. Хүүн гүнээ талархаж байна. Таны хүн чанарыг би маш их хүндэлдэг. Тэгвэл хүүн төрүүлээд явлаа. Маргааш үд донд уулзъя. Юун Яо Юантай маш хүндэтгэлтэй харьцлаа. Үнэн дээр Яо Юан бол түүний анхны багш шүү дээ. Хэдий юун нууцаар харж сурсан ч түүний заасан луугийн шүрмэс, барын ясны нудралын ачаар л тэр өдий зэрэгт хүрсэн билээ. Юун үгээ хэлж дуусаад хүмүүсийн дундуур зүсэн Ян овгийн эмийн уул руу зүгэллээ. Тэр Жан Шарогийн аюулгүй байдалд санаа зовж байсан тул арын уулан дах модон овоохонхон зүг шууд явсангүй. Тэрээр эмийн уулын хавцлаас зүүн гол руу үсэрч, урсгал даган хөрхрээгээр бууж, мөрөө буруулахаар төлөвлөжээ. Ингүүл хинч түүнийг хаашаа явсныг мэдэхгүй. Маргааш өглөө нь шүнжэнгөө бясалгасан юун нүдэ нээлээ. Эцэст нь нэг энэ өдөр ирлээ. Өнөөдөр артан луу армийн элч Лиан авах тэрж түүнийг их шалгаруулалтанд авч явах болно. Юун минь чадлаараад хичээгээрэй. Хэд их хүчлэх хэрэггүй шүү. Чи минь жаахан байна. Цаашдаа хугацаа их байна да. Бидний амьдрал улам л сайхан болох болно. Багцхүү төр зуурын ялагдал, амжилтанд хэд автаж, хөнгөмсөг зүйл хийж болохгүй шүү. Ойлгодоо Шаров ихчээ. Өнөөдөр юуны явах өдөр гэдгийг мэдэж байсан тул Шаров түүнд байн захиж байлаа. Энэ үгс юунд үнэхээр дулаахан санагдана. Шаров ихчээ, та хэд хоног эндээ ганцаараа байхандэ хоод хүнс хангалттай бэлдсэн байгаа. Гадагшаа дэмий гарч болохгүй шүү. Та овг руу явахдаа Шаров дагуулж явах ямар ч боломжгүй гэдгийг юун мэдэж байлаа. Тэр бол зүгээр л нэг шалгуулагч. Алтан луу армийн унлага дээр сундлаад л явах тул илүү хүн авч явах эрхгүй. Гэхдээ азар Лиан овгийн арын уул маш том тул Шарог нуух амархан байв. Дээрээс нь Лиан Чэнью хэмээх өжин чон мөн адил шалгаруулалтанд явах тул юуны санаа нилээд амарчээ. Шарол сайн нуугдж байвал арын ууланд зэрлэг амтан бараг байдаггүй тул аюулгүй байх болно. Эцэст нь юун бодгоомжлох үүднээс сүү өвөний өгсөн нөгөөх ам аврах шар цаасыг Шарод үлдээлээ. Жорзонгийн цаас шиг харагдах тэр шидэт тарныг юун маш нямбай хадралж байсан юм. Өнөөх давжун өвгөн худлаа хилээгүүл байгаасаа гэж тэр найдаж байв. Хэрв хүний амир тавлсан байвал тэр өвгөн үнэхээр өөдгүй амтан болж таарна. Юун инхүү оюн надархай гөрөөс шиг харайсаар Лиан овг руу маш хурдтайгаар хөдөлгөө. Түүнийг ирэх үед Лиан овгийн удирдлагууд бүгд цугларч алтан луу армийн элчийг хүлээж байв. Үд дунд элч тавлсан цагта яг таг хүрэлцэн ирлээ. Өндөр нуруутай, бор арьстай тэр элч алтан луу армийн стандарт унлагыг унаж сүр жавхлантайгаар орж ирэв. Их шалгаруулалтанд орох хүмүүс нь хаана байна гэж элч товчхон бөгөөд чанга дуугаар асуув. Юун Ян Чэнью тэргүүтээ 10 хүн урагш гарлаа. Сууцгаа.
Элж гараараа дөхөд өөр илүү үг хэлсэнгүй. 10 шалгуулагч бүгд авар гараатны нуруунд дээр гарцгаав. Энэ онлог хэдий томч хэлсэн 10 хүн зэрэг суухаар нэлээд шахацалдаантай байлаа. Элж өөрөө голд нь байрлах өргөн эмээл дээр суух бөгөөд бусад нь хоёр талаар нь яг л хайрцагласан загас шиг мөрмөрөө хөл хөлөө шүргэлцэн сууцгаав. Мэдээж Лиан Чэньюд арай уужуу зайнагдана. Учир нь бэлтгэлийн ангийн 8 хүн өөрсдөө шахалдаж байгаад түүнд зай гаргаж өгсөн хэрэг. Эзнээ тухтай байлгах нь далагчдын эрхэм үүрэг шүү дээ. Зай талбай хязгаарлалт хэтмэл тул Лиан Чэньюд том зай гаргаж өгөхөөр Июнд бараг л зай үлдсэнгүй. Хоёр бадрун эр түүнийг хавчуулж суусан ч Июн үүнтэй маргахыг хүссэнгүй. Өнөөдөр үүр цайхаас ч өмнө Лиан овгийнхан гэрээсээ гарч тосгоны захад цугларчээ. Тэд Лиан Чэнью тэргүүтэй хүмүүсийг үүдэж өгөхөөр хүлээж байлаа. Лиан Чэньюгийн энэ аялал овгийн бүх хүний найдварыг тээж байсан бөгөөд олон жилийн турш хөлсөө туслуулан усалсан үр тариа нь ургацаа өгөх цаг ирлээ гэж тэд итгэж байв. Залуу эзэнтэн ярна, ялгарт байгуулад буцаж ирнэ. Залуу эзэнтэн ярна, ялгарт байгуулад буцаж ирнэ. Бэлтгэлийн ангийнхан дахиад л өрөөгөө хашгирч эхлэв. Үүнийг сонссон Июны өмнөөс нь нүүр улайх шиг болов. Энэ бэлтгэлийн ангийнхан үнэхээр монхогийн туйл юм даа гэж тэр дотроо бодлоо. Цугларсан олон ч тэднийг даган уухайлна. Лиан, залуу эзэнтэн минь, овгийн хөгшид хүүхдүүд бүгд танд л найдаж байна шүү. Зарим хөгшчүүд газар сүгдэн мөргөж залбирах бол овгийн ганц өдөр нь өнөөх татаж унсан мэт бүжгээ хийж эхэллээ. Эцэг их, ах дүү нар минь, санаа зовлтгүй. Би та бүхнийхээ итгэлийг хизээч алдахгүй. Лиан Чэнью өөрийнхөө уужуу суудлаас босоод баруун зүүн тийшээ хандан хүнд итгэлтэйгээр бүхийж, ард түмэнтэйгээ их л ойр дотн байгаа мэт дүрсгэнэ. Үнэн дээр Лиан Чэнью маш нуруулаг, царайдаг залуу бөгөөд түүний өмссөн цэвэрхэн цагаан дээл нь түүнийг яг л там гэр бүлийн сэхэтэн мэт харагдуулж байлаа. Түүний өөртөө итгэлтэй бас найрсаг байдал нь тосхоны охтын зүрхийг ёстой л эзэмдэж байв. 16 долоотой зарим охид Лиан Чэньюг хараад ухаан алдах шахаж, зарим нь хацраа улуулзуулан хашгирна. Лиан, залуу эзэнтэн, мэд таныг хүлээж байх болно. Санаа зовлтгүй дээ. Хэрв Лиан би Бэр хотод орж эдлэн газар авч гэр бүлээ түүхнүүлбэл та нар бүгд намайг дагаж Лиан овгийн эдлэнгийн анхны оршин суугчид болох болно. Лиан Чэнью ингэж итгэлтэйгээр хэлэхэд хүмүүс яг л хатуу харих уусан мэт царай нь улайж давдарцгаав. Харин охтын хувьд нүүр нь улаа ботарч ирээдүйд Лиан Чэньюгийн шадар шивгчин, цаашлаад ор хүнжлийн шивгчин нь болно гэж мөрөөдцгөн. Залуу эзэнтнийг дагна гэдэг ямар их аз жаргал вэ? Охид ингэж мөрөөдөж хайрын мананд төөрч байхад Июн зүгээр л хүйтнэр ажиглаж суулаа. Энэ үдэлт түүнд огт хамаагүй байв. Гэтэл энэ үед гэнэт нэгэн аимхай бүрэг дуу гархан тэр. Июнаха, таач бас хичээгээрэй. Шиако таныг хүлээж байх олон шүү. Энэ дууг сонсоод Июн гайхан харав. Хуучин муу ховцтой бяцхан охин түүн рүү сандрамгүй харж зогсох бөгөөд түүний тунгалаг алаг нүдэнд маш олон үг нуугдаж байх шиг. Тэр бол Ван авган охин Жоу Шиако байлаа. Охид бүгдээрээ Лиан Чэньюг үдэж байхад ганцаараа Июнийг дуудна гэдэг түүнээс маш их зориг шаардсан нь ихт байв. Шиако, Июн түүн рүү гараад аллалаа. Охины хацар нь улайж хөөрхөн харагдахыг хараад Июнд ихэд хайр татам санагдав. Санаа зовлтгүй, ах нь эсэн минь дэргэж ирнэ. За, Жоу Шиако толгоогоо хүчтэй дохилоо. Юун хүү минь, шалгаруулалт нь тэнцэхгүй байсан ч хамаагүй шүү. Урам хугарах хэрэггүй. Чи жаахан байна. Дөнгөж 12-той шүү дээ. Ван авгаач бас хажуугаас нь хашгирч, сагснаасаа нэг нь ногооны ороомог гардаж ирв. Юун хүү, энийг ав, замдаа идээрээ. Орц бахтай тэрхүү ногооны ороомгийг хараад Июний сэтгэл маш их хөдлөв. Тэр онгорон дээрээс бууж, ороомгийг авах зуура нэгэн даавн боодогтой зүйлийг Ван авгаан гарт сэмхэн атгуулад шивнэв. Авгаа минь, харьсныхаа дараа задлж үзээрэй. Ван авгааг юу босныг ч ойлгож амжаагүй байхад Июн буцаад авар гараатны нуруун дээр үсрэн гарлаа. Энэ үед артмзуу армийн элч араатна даврин хөдлөв. Июний бараа холдсоор байсан ч Жоу Шиако гараа далсаар л үлдлээ. Лиан Чэньюг дагалддаг хэдэн Лиан овгийн авгаачууд Ван авгаан гэр бүлийг зэвүүцэн харж доогжонгүү хэлв. Та нар тэр муу зодигтой их дотн байх шивдэ. Та нарт ямар хамаатай юм? Жоу Шиако уруулаа царвайлгүй. Авгаачууд хөхрөлдөн. Энэ муу жаахан охин бас ууртай гинэ.
И юун гэх тэр залиг өөрийгөө хүн болчихлоо гэж бодоод Яан залуу эзэнтнийг дагаж их шалгаруулалтанд явхна. Түүнд тийм чадал байхгүйг хүн бүр мэднэ шүү дээ. Зүгээр л залуу эзэнтэн хэтэрхий сайхан сэтгэлтэй юм да. Тэр жаал хүг дагууж явлаа гэд юу босох вэ дээ? Залуу эзэнтэн түүнд зүгээр л нүд тайлах боломж олгож байгаа юм. Ирээдүйд түүнийг зарцаа болгож ашиглах байлгүй. Тэрнээс биш тэр шалгаруулалтанд тэнцэнэ гэж юу? Яан авгийн авгаачууд ам уралдан ингэж ярилцах бөгөөд тэдний царайнд баяр баясгалан бардамнал тадарч байлаа. Тэд бүгд Лиан авгтай бас авгийн гол удмын хүмүүс тул Лиан Чинюг мандах үед хамгийн их ашиг хүртэх нь тэд байх болно. Ядуу тарчиг амьдрал нь удахгүй дуусна гэж бодохоор яаж баярлахгүй байх вүлээ. Авгаачууд Жоо Шаког эдэглэн доголж байх зур Ван авга И юуны өгсөн боодогтой зүйлийг чан гатгасаар хөшүүшүү зогсож байлаа. Тэр хэсэг гацаж байгаад шүлсээ залгиж тэрхүү боодлыг маш болгоомжтойгоор энгэртээ хийж нөв. Тэрвэр өөдвүү авгаачуудыг тоолдгүйгээр Жоо Шаког хөтлөн чимээгүйхэн гэрийн зүг явлаа. Гэртээ ирээд хаалгаа төгссөний дараа л Ван авга өнөөх боодлыг гаргаж ирнэ ширээн дээр болгоомжтой тавь. Ээжээ, И юунах юу өгсөн юм бэ гэж Жоо Шако сониучирхан асуулаа. Ван авгаан гар баг зэрэгчиж ирнэ. Түрүүн олон хүний нүдэн дээр тэр задалж зөрөхлээгүйч гартаа барьж байхдаа мэдрэгдсэн бүтэц болон үнрээс нь боломжгүй зүйлийг гадарлсан байлаа. Тэр гүнзгий амьсгаа аваад даавууг давхар нь задлав. Үүнийг хараад Жоо Шако таг гацаж харин Ван авга урдаас таамагдж байсан ч зүрхэн зогсох шахав. Их охин хоёрын өмнө артн шаргал өнгөтэй, гаднаа жирживэнсэн, дотроо зөөлөм, тосон даасан, анхлын үнэртэй бүхэл шарсан дахиа байлаа. Энэ чинь Жоо Шако шүлсээ хүчтэй залглаа. И юунах өгсөн гэж үү? Тийм ээ, юун хүү өгсөн юм. Ван авга итгэж ядан гүлэрнэ. И юун хаанаас шарсан дахиа олов. Дээрээс нь энэ дахиаг маш нарийн аргаар шарсан нь ихт байв. Дахианы арснаас үнэртэх тэр таниж үнэр бол зүгийн бал. Ван авга урд нь ууланд аз таарч зэрлэг зүгийн бал олж байсан тул тэр үнрийг сайн мэдэж байлаа. Зүгийн балтай шарсан дахиа. Юун хүү үүнийг хаанаас олов? Ван авга гайхаж байх зур Жоо Шакогийн шүлс нь бараг л ширээн дээр дуслах шахаж байлаа. Тэр дахиа руу ширтсээр асуув. Ээж, би идэж болох уу? Ван авга инээмсэглээд Шакогийн толгой гэлж. Юун хүүгийн энэ дахиаг чамд л өгсөн хэрэг гэлээ. Ингэж хэлээд Ван авга дахианы нэг гоёыг таслан авч Шакогийн жижигхэн гар татгуулад хордон идтээ үлдсэнийг нь аавыгаа ирэхээр хувааж идий. За, Жоо Шако төвчээр алдан хазав. Дахианы мах аманд нь орох тэр мөчид Жоо Шаког яг л тэнгэрт нисч байгаа мэт санагдлаа. Үнэхээр дэндүү амттай байв. Тэр амьдралдаа хизээч ийм сайхан зүйл идэж байсангүй. И юунах үнэхээр сайн хүн юм. Жоо Шако ингэж бодох зур. Түүний бяцхан зүрх аз жаргадаар бятгаж байлаа. Аварга араатны хурд маш ширүүн байсан тул Яан овгийн тосхон нүд ирэмхийн зууртал алга болов. Үдэн гаргаж байсан хүмүүсийн бараа тэнгэрийн хаяанд далд орохыг хараад И юун зүгээр л толгоос эксрэн санаа алдлаа. Их зэлүүд нутгийн хүмүүсийг хуурах дэндүү амархан юм да. Тэд гэнэн цайлганч гэлээ сайхан сэтгэлтэй биш. Харин ч тэдний дотор олон төрлийн муу муухай өчүүхэн зан чанарууд нуугдж байдаг. Магадгүй энэ л хүний жинхэнэ мөн чанар байх. И юун энэ талаар дахин бодохыг хүссэнгүй. Тэрээр хоёр талаар жирэлзэн өнгөрөх байгалийн үзмжийг талдан авар гараатны давхианд чихэнд нь эсгэрэх салхины чимээг мэдрэнгээ дотроо хашгирлаа. Их зэлүүд нутаг минь би ирлээ. Энэ бол И юун. Яан овгийн тосгоноос гарч уудам их зэлүүд нутаг руу хүл тавьж буй анхны тохиолдол юм. Тэр Яан овгийн ариун дагшин газрын хамгаалтаас гадна жинхэнэ их зэлүүд нутаг гэж ямар байдгийг анх удаа харж байлаа. Аварга араатан маш хурдан давхих бөгөөд асхаа гიშгэ бүстэй газарт асар том мөр үлдээн. Энэ араатан өдөрт хэдэн мянган бээр газар туулах чадалтайч нуруунд дээр нь сууж яваа хүмүүсийн хувьд маш хүчтэй дарвилт мэдрэгдэнэ. Тодорхой хэмжээний биеийн бэлтгэлгүй хүн үүнийг тэсвэрлэх ямар ч боломжгүй бөгөөд бүтэн өдөржин суувал ясан салж унах шахан болно. Бэлтгэлийн ангийнхан хүртэл доргилтыг арай ядан тэсвэрлэж явлаа. Гэтэл энэ үед И юун жолооноос барьж авар гараатны нуруунд дээр босч зогсоод их зэлүүд нутгийн үзмжийг тольдож эхлэв. Араатан Лиан овгийн хамгаалагттай бүсээс гармагц И юуны нүдний өмнө жинхэнэ их зэлүүд нутаг дэлгэгдлээ. Үүлэн зэлүүд нутаг бол хүний мөр гараагүй, хязгааргүй уудам,
битүү ой модоор хучигдсан хамгийн эртний зэрлэг байгальтай газар юм. Үнэн дээр юун үүнийг ой мод гэж нэрлэх эсхэж мэдэхгүй байлаа. Энэ бол дэлхий дээрх ширэнгэн ойгоос тис өөр зүйл байв. Дэлхийн ширэнгэн ой чийхтэй бүхчим газар нь өмхийрсэн навч мөчрөөр дүүрэн модод нь маш шигүү ургадаг тул доогуур нь бут сууг битүүсэн байдаг. Тэнд авар гараатан давхихан битгий хэл хүн явган явхад ч маш хэцүү шүү дээ. Гэтэл их зэлүүд нутагт моддын хоорондын зай маш хол тул авар гараатан чөлөөтэй хурдалж чадна. Түүгээрч барахгүй. Модод нь 100 гаруй метр, зарим нь бүр хэдэн 100 метр өндөр бөгөөд оройн үүлэнд тулах шахам сүрлэг ажээ. Ийм аварга модод маш үржил шимгүү хөрсөн дургатар нь гайхалтай. Их зэлүүд нутгийн газар нутаг тэр чигтээ аварга чулууд, уул нуруу, хайрга чулууд цөлөөр дүүрнэ. Зарим мод бүр хар төмөрлөг чулуун дээрч үндэслсэн байхыг харна. Нэгэн аварга чулуун дээрээс хэдэн 100 метр өндөр шидэт мод ургасан байх нь ямар сүрлэг гэж. Энэ нь зүгээр нэг тохиолдол биш, хаа сайгүй тааралдана. Их зэлүүд нутагт хөрс маш бага. Дазар нь бараг л чулуугаар хужигдсан тул моддын 90% нь уулын чулуун дээр ургахаас өөр аргагүй байдаг. Эндхийн чулуулгууд маш барзгаар сүрлэг бөгөөд хаа сайгүй сармөгчинч авиршгүй эгц цавчим зохионууд байрлана. Эндхийн уулс зарим нь гав ганцаараа сүндэрлэх бол зарим нь хэдэн түмэн бээр үргэлжлэх нуруу үүсгэнэ. Хэдэн мянган метрийн өндөртэй уулсыг энд намханд тооцдог бөгөөд түмэн метрийн өндөртэй уулс ч цөөнгүй. Уулын оройн мянган жил хайлаагүй цас мөсөөр хучигдж, мөсөн давхарга нь гам мэт хатуу болсон байдаг. Харин уулсын завсар хэдэн түмэн тохой гүн хавцал, ёроол нь харагдахгүй ангал, төгсгөл нь үл мэдэгдэх гүн жадгууд дүүрнэ. Энэ бол их зэлүүд нутаг. Дотор нь нуугдэн отож, хүмүүсийг бүхлээр нь залгах чадалтай аимшигт сүрлийн араатнуудыг ярих хэрэггүй. Хэрв энд ямар ч араатан байхгүй байлаач, жирийн тулаанч их зэлүүд нутгийг хөндлөн гол туулах боломжгүй. Учир нь зам нь дэндүү бартаатай. Цавчим зохион давирч, гүн ангалыг үсэрч гатлан, өндөр уулын оройдох цасан шуурга, цасны нуранг болон нүдэнд үл үзэгдэх мөсөн ангалуудтай нүүр тулах болно. Нэг ягаан цусны төвшний дайчинч ийм үхлийн бүсүүдийг туулахын тулд маш нарийн тооцоолох хэрэгтэй болно. Алтан луу армийн авар гараатан хэдий том биетэйч барзгар уулын замаар яг л тэгшхэн газарт давхиж байгаа мэт хурдлана. Тэд нэгэн хавцлыг даган давхиж байсан бөгөөд энэ хавцал нь та овог уулан Лиан овгийг холбосон зам байлаа. Замдаа араатан хоёр том уул давсны эцэст юуны нүдний өмнө домогт та овог үзэгдлээ. Эндхийн барилгууд яг л загасны хайрс мэт нэгт эмх цэгцтэй баригдсан байр. Удамжинд хүн холхолдож, дэлгүүр хоршоо бужигнэж байлаа. Та овгийн түүх хэсэгт бүр өндөр давхар байшингууд цамхгүйд хүртэд харагдана. Та овогт өндөр цамхагт амьдрах хэрэгтэй хүмүүс нь бүгд нэг ягаан цуст дайчид бөгөөд тэд бол овгийн хамгаалагч бурхад нь юм. Та нарынд байрхина. Та овгийнхэн жижиг овгуудаас ирсэн шалгуулагчдад зориулан тусгай байр бэлдсэн байлаа. Та овгийн эрбэн тойронд хэдэн 10 жижиг овгууд байдаг бөгөөд овг бүрээс 10 хүн ирсэн тул нийтдээ хэдэн 100 хүн цугларчээ. Харин та овгийн өөрийнх нь шилдэг залуусын тоо эдгээр жижиг овгуудын хийг нийлүүлснээс ч олон байсан тул энэ удаагийн их шалгаруулалтанд дор хаяж 1000 гаруй хүн оролцох нь тодорхой байв. Шалгуулагчдын байрлах хэсэг 3 том бүсэд хуваагджээ. Энэ 3 бүсийн барилрын чанар эрс тис ялгаатай байлаа. Эхний бүсэд гоёмсог хийцтэй, тусдаа жижигхэн хувийн байшингууд байх бөгөөд юуны өмнөх амьдралынх нь хаос шиг харагдана. Хоёр дахь бүсэд цэлгэр том байшингууд эгнэнэ. Хэдий хувийн хаос шиг тансаг биш ч саарал тоосох, гялгар дээвэртэй тул маш тухтай харагдаж байлаа. Харин 3 дахь бүс нь төр зуур барьсан модон сарвчнууд байр. Сарвчнууд ганхаж хөдөлсөн, доторх тавилга нь маш энгийн бөгөөд ганц ширээ 4 ортой байлаа. Нэг өрөөнд 4 хүн орох бөгөөд энэ нь юуны өмнөх амьдралынх нь их сургуулийн дотор байр шиг л байна. Эхний бүс бол та овгийн гол удмын залуус зориулагдсан бөгөөд тэд тус бүрдээ нэг хауст тухална. Хоёр дахь бүс нь Лиан Чэнью шиг жижиг овгуудын удирдагч нарт зориулагдсан бөгөөд тэд ч бас нэг цэлгэр өрөөнд ганцаараа орно. Харин хамгийн сүүлчийн 3 дахь бүсэд хамгийн олон хүн буюу юун болон бэлтгэлийн ангийнхан шиг дагалдлууд байрлах юм. Жижиг овгуудын удирдагчид их шалгаруулалтанд ирэхдээ 10 мандатынхаа тоонд багтаан үйлчлэгчтэй дагуулж ирдэг байв. Бусдын нүдээр бол эдгээр дагалдлууд зүгээр л боол, зарц нар юм. Хэдий бүгд их шалгаруулалтанд орохч
эзэн боол хоёр яаж нэг газар байрлаж болох вүлээ? Энэ ертөнцид Хятадын эртний үетэй яг адил Зиндааны үзэл маш хатуу тогтсон байлаа. Юун байрандаа орж ирэхэд түүнтэй цуг амьдрах 3 өрөөний хамтрагч нь аль хэдийн ирсэн байв. Тэд бүгд 14-5 орчим настай бөгөөд түүнээс нэг их эгч биш байлаа. Тэдний ховцыг харвал бүдүүн майлангаар хийсэн хэдий ч маш шинэхэн байсан нь энэ шалгаруулалтанд зориулж шинээр хийлгсэн нь элт байв. Их зэлүүд нутагт ядуу тарчиг хүмүүс маш олон шүү дээ. Гард сонирхой байз. Их зэлүүд нутгийн овгуудын сууд залуус гэж ямар хүмүүс байдгийг харъя. Юун ингэж бодоод модон сарвчнаас гарлаа. Та овг маш том юм. Энэ хэсэг нь угтаа та овгийн дотоод тэмцээн болдог газар аж. Гэхдээ та шинэ гүрний зохион байгуулж буй их шалгаруулалт нь зөвхөн тулааны тэмцээнээр хязгаарлагдахгүй. Шалгагчид шалгуулагчдын бүхий л талыг сорихын тулд төрж бүрийн саад даваанууд бэлтгэдэг бөгөөд яг юу шалгах нь одоогоор нууц байлаа. Байрлах бүсийн өмнөх талбай дээр Юун нэг танил хүнтэй таарсан нь Лиан Чинью байв. Гэхдээ одоо Лиан Чинью хэдэн залуутай хамт улаан уруул цагаан шүдтэй нэгэн цагаан дээгтэй хүүг тойрон зогсож байлаа. Тэр хүү 14-5 орчим настай харагдахч арьс нь эмэгтэй хүн шиг цагаан, үнэхээр царайлаг нэгэн байв. Өрвөлж бардам загнадаг Лиан Чинью одоо бусад жижиг овгуудын эзэдийн хамт тэр хүүгийн өмнө их л зусардсан. Найрсаг царай гарган зогсож энэ удаагийн шалгаруулалтанд оролцох залуусын талаар ярилцаж байлаа. Лиан Чинью, сая чиний дурдсан тэр хүмүүс чинь юу ч биш. Тэрхүү 14-тэй жаал маш бардам дуугаар хэлв. Энэ удаагийн шалгаруулалтанд 1000 гаруй хүн оролцсон гэж байгаач 90% нь зүгээр л тоо гүйцээх гэж ирсэн боолууд болон үйлчлэгчид шүү дээ. Тэднийг хасвал хэд үлдэх юм бэ? Жинхэнэ тоож харахаар нь 100 хүрэхгүй. Тэр 100 хүнч гэсэн жирийн хүмүүсийн нүдээр л хүчтэй харагддаг байх. Харин миний нүдээр бол зарим жижиг овгуудын алганд бөмбөрүүлж өсгсөн өв залгамжлагчт нь хүртэл зүгээр л шавар баримл, сүрэл новшнууд. Чи бол арай хийж нэг шаардлага хангах нь. Энэ шалгаруулалт ч үнэндээ нэг их сонирхолтой биш байна шүү. Энэ хүүгийн бардам зам бүр хэрээс хитэрчээ. Юун үүнийг сонсоод гайхан загсав. Энэ амьтан юу н хэн бэ? Ийм бардам үгийг твж чангаар хэлсэн тул эргэн тойрны олон хүн сонссон байлаа. Тэдний ихэнх нь тэр хүүгийн үгэнд доромжлогдсон бөгөөд зарим нь боол зарц, зарим нь шавар баримл, сүрэл новшуулж хувирсан байлаа. Чөтгөр гэж энэ муу бацсан хэн бэ? Нэгэн бадрүүн ир уура барьж ядам тэрхүү цараан хувцаст хүүг очиж цохих. Гэтэд хажууд нь байсан хүн түүнийг яаранлгасав. Чи амиа хорлохгүй юу? Тэр чин Тао овгийн 3 дугаар залуу эзэнтэн Тао Юн Шиа байна шүү дээ. Ямар 3 дугаар залуу эзэнтэн? Нөгөөх бадрүүн ир гайхан асуув. Чи мэдээгүй юм уу? Тао овг 3 агуу залуу эзэнтэнтэй бөгөөд тэднийг овг нь маш их хөрөнгө зарж сургад юм. Тэргүүн залуу эзэнтэн нь 18-тэй бөгөөд аль хэдийн Нил ягаан цусны дунд шатанд орсон. 2 дугаар залуу эзэнтэн нь 16-тай, саяхан Нил ягаан цусны төвшөнд хүрсэн. Харин энэ 3 дугаар залуу эзэнтэн нь хамгийн залуу нь буюу дөнгөж 14-тэйч аль хэдийн Ци удирдах төвшний орвилд хүрчихсэн. Түүнийг 15 хүрэхээс өмнө Нил ягаан цусны төвшөнд хүрнэ гэж хүмүүс ярьдаг юм. 15-тайда Нил ягаан цусанд хүрнэ. Үүнийг сонссон хүмүүс өөрийн эрэхгүй уулга алдан амьсгалаа төгжлээ. Түрүүн уурлаж байсан өнөөх ирж дууга хурав. Тэр 25-тай байж дөнгөж аянгат дуу төвшөнд яваа шүү дээ. Тэгэд яаж тийм амьтантай тэрсэлдэх вүлээ? Үргэлж бардамнаж явдаг Лиан Чинью хүртэл Тао Юн Шиогийн давлын үгийг сонсоод царайн барайв. Түүний бахархад болсон авьяасыг нэг муу жаалхүү арай хийж шаардлага хангах нь гэж дүгнж байна шүү дээ. Хараалд хэрэг миний яс чанах ажил бүтэлгүүтэйгүү байсан бол бирч бас Нил ягаан цусны ихэнх шатанд орох байсан юм. Эгэл цус болон Нил ягаан цус гэдэг бол тэнгэр газар шиг хоёр өөр ертөнц. Нил ягаан цус гэдэг бол эгэл хүн байхаа болж жинхэнэ дайчин болно гэсэн үг. Хэрв бүх зүйл бүтэмжтэй байж тэр 17-тойдоо Нил ягаан цусанд хүрсэн бол ийм ядуу тосгоноос гарсан хүний хувьд үнэхээр гайхамшигтай амжилт болох байв. Тийм байсан бол энэ их шалгаруулалтанд тэр торох чүгүй тэнцэж ийм бацааны сажаатай үгийг сонсоод зогсохгүй байх байлаа. Энэ үед Тао Юн Шио гараа сунган Лиан Чинюгийн мөрөн дээр алгадаад хэлв. Чи бас овоо сэргэлэн харагдаж байна. Ирээдүйд намайг дагаж яваарай. Гэхдээ чи аль болох хурдан Нил ягаан цусанд хүрэх хэрэгтэй шүү. 17 хүрчгээд чадаагүй байна гэдэг чинь жаахан удаан байна.
Тао Юншиа санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу, яг л Лиан Чинюгийн хамгийн эмзэг сэдвийг нь хөндлөө. Ян Чиню дотроо үхтлээ бухимдаж байсан ч гаднаа аргагүй эрхэнд хүчлэн инээмсэглэв. Юншиа эзэнтэнд намайг тоосонд талархъя. Би бүхийд хүчээрээ хичээж аль болох хурдан нэл ягаан цуснд хүрэх болно. Ян Чиню өдийг хүртэл өөрийгөө яагаад төвшин ахиж чадаагүйг дайхсаар байлаа. Та овгоос авсан мөсөн могоон яс уг нь ямар ч асуудалгүй байсан шүү дээ. Яснаас ялгарсан хүйтэн энерги түүнчлэн яс чансан хүмүүс өвдсөн ч үүнийг баталж байгаа. Тэгээд хаана нь алдаа гарчих вэ? Ян Чиню хизээч ясан үрэл идэж үзээгүй тул жинхэнэ үрэл идэхэд ямар байдгийг ч мэдэхгүй. Тиймээс яг юу буруутсныг таамаглаж чадахгүй байв. Энэ хүүхэд. Яг энэ үед Тао Юншиогийн харц И Юн дээр тусав. И Юн дөнгөж 12-тай бөгөөд их зэлүүд нутгийн хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлаас болоод өсөлт удаан байдаг тул тэр үеийнхнээсээ ч жижиг харагдана. Тиймээс энэ олон хүний дунд тэр маш тод ялгарч байлаа. Тао Юншиа өөрийгөө энэ шалгаруулалтын хамгийн залуу оролцогч нь байх гэж бодож байтал талбай дээр түүнээс ч бага хүүхэд байхыг хараад өөрийн ирэхгүй анхаарал хандуулжээ. Ийм жаахан байж шалгаруулалтанд орно гинэ. Тао Юншиогийн хөмсөг зангирав. Тэрээр хамгийн залуу наснда шалгаруулалтанд орсон гих алдрыг хүртэх гэж байсан ч одоо бүтлгүүтлээ. Хамгийн ихтэл алтан луу аримд элссэн хамгийн залуу гишүүн гих алдрыг л авч чадах. Юншиа эзэнтэн тэр хүүг И Юн гэдэг юм. Манай Лиан овгийн хүүхэд байгаа юм. Тулааны урлагийн авьяас гайгүй. Бас азан таарч багахан хог тохиолтой учирснаар жаахан хүчтэй болсон хэрэг. Манай овг маш ядуу тул олигтой авьяастан гардаггүйг та мэднэ шүү дээ. Тиймээс л түүнийг нүд тайжуулах гээд дагуулад ирсэн юм гэж Лиан Чиню Тао Юншиогийн харцыг анзаармагцаа яаран тайлбарлав. Тийм байх нэ. Тао Юншио үүнийг сонсоод И Юнийг сонирхохоо болов. Ийм жаахан өчүүхэн хүүхдэд тэр цаг заваа өрөх шаардлагагүй шүү дээ. Түүний анхаарах ёстой хүмүүс бол энэ цаг үеийн жинхэнэ суутнууд болохоос биш. Их зэлүүд нутагтаал мундагт тооцогддог хуурамч суутнууд биш байлаа. Жишээлбэл Тао Юншио эргэж хараад нүдээ онийзган тэртээ хол сэмдэрлэх өндөр цамхаг руу ширтэг. Тэр цамхаг 60 орчим метр өндөртэй. Нийт 12 давхар бөгөөд бүхэлдээ нэл ягаан болон артан өнгөөр гяларзаж нүд гэлбом сүрлэг харагдана. Юншио эзэнтэн та юу хараавэ? Лиан Чиню түүний харцаг дагна тэрхүү онцгой цамхгийг харлаа. Тэр цамхагт хэн нэгэн байгаа юм уу? Тэнгэрийн охин. Та Юншиогийн үг Лиан Чинюг гайхшруулв. Та Юншио бол багаасаа бусдад магтууж өссөн. Та овгоос өөр ертөнц үзээгүй тул амьдралын хатуу хөтүүг амсаж амжаагүй яваа. Дээрээс нь овгийнхоо хамгийн шилдэг суут залуу тооцогддог нэгэн. Ийм орчинд өссөн хүм яаж бардам байхгүй байх вүлээ? Дээрээс нь тэр дөнгөж 14-тэй өөрийгөө ертөнцийн төв гэж бодож баатар болохыг мөрөөддөг насан дээрээ яваа. Тийм бардам хүн нэгэн охиныг Тэнгэрийн охин гэж нэрлэж байгаа бол тэр охин ямар гайхалтай нэгэн болох нь ойлгомжтой. Тэр охин бас их шалгаруулалтанд орох юм уу? Лиан Чинюгийн дотор нэгэн санаа төрөв. Ийм гайхамшигтай охинтой танилцж сэтгэлийг нь татаж чадвал түүний ирээдүйд маш том түшиц болох нь гарцаагүй. Их шалгаруулалтаа Тао Юншио доктор инэв. Би сая түүнийг Тэнгэрийн охин гэд хэлчихсэн шүү дээ. Тэнгэрийн охин гэж юу вэ? Хүн бүрийн атаархлыг төрүүлэх үйс төрөлхийн авьяастай, хүч чадрын хязгааргүй, бас ард талд нь айдас төрүүлэм асар хүчирхэг бүдрэдэж байдаг хүнийг хэлдэг юм. Ийм хүн яаж энэ жирийн шалгаруулалтанд орох юм бэ? Алтан луу армийн мянгатын ноён хүртэд түүний өмнө бөхөлзөж байхад шалгаруулалтанд орё гэсэн ч армийнхан түүнийг авах зүрх хүрэхгүй шүү дээ. Тао Юншиогийн энэ үг Лиан Чинюгийн эрүүг мултлах шахав. Тийм сүрхий гэж юу? Лиан Чинюгийн хувьд алтан луу арим гэдэгт хамгийн агуу хүч байлаа. Гэтэл тийм хүчирхэг армийн мянгатын ноён хүртэл бөхөлздөг гэхээр тэр охин ямар гаралтай байж таарах вэ? Тао Юншио Лиан Чинюгийн гайхсан царайг хараад үл тоосон байртай хэлв. Гарал үүсэл сайн байлаа гэд бүх зүйлийг шийдэхгүй. Эртний агуу хаадын зарим нь эгэл жирийн ардаас л гаралтай байсан шүү дээ. Өнөөдрийн шалгаруулалт бол миний хувьд зөвхөн эхлэл. Ирээдүйд би улам хүчээр хөвжиж, тая шинэ гүрнээс хальж, дэлхий даяар алдраа мандуулах болно. Тэр үед тэр Тэнгэрийн охины ард тал намайг тоож, би тэр охинтой гэрэлнэ гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Тао Юншиогийн үг бүрээс өөртөө итгэх бардам итгэл нэвт шугт мэдрэгдэнэ.
Үүнийг сонссон Лиан Чэнью бараг л мэлэрч орхив. Тэр өмнө нь өөрийгөө маш том өрөөдөлтэй алтан луу аримд орж хэрэгэм зэрэг горилон мандна гэж боддог байв. Гэтэл одоо харуул Тао Юншиа бүр Тай шинэ гүрнийг орхиод явах тухай ярьж байна шүү дээ. Энэ уудам том гүрэн хүртэл түүнд бардаж байгаа хэрэгүү. Бардам зан гэж юу болохыг, мяруу болоогүй байж бухын баасаар баана гэж юу болохыг 14-т Тао Юншиа жинхэнэ утгаар нь харуулж байлаа. Юун хажууханд нь энэ бүгдийг харж сонсож зогсов. Үнэхээр бардамын туйл юм да. Та Юншиа, чиний энэ тэнэглэлийг ээж чинь мэдэх болов. Гэхдээ тэр цамхаг дээрх тэнгэрийн охин мянгатын ноём хүртэл бүхэлддэг тэр хүн. Юун нүдэ онийлган тэрхүү нил яган алтан мөнгө цамхаг руу ширтэв. Харин тэр өөрийг нь яг энэ мөчөд цамхгаас нэгэн хоснод ширтэж байгааг огтхонч мэдсэнгүй. Лин Шинтүн цамхгийн цонхон дээр зогсон, бужигнсан гудамж хөд хөдөлгөөн дундаас яг юунийг олж харжээ. Түүний хараа маш хурцтул, ийм холоосч юуны царайг маш тод харж байлаа. Багшаа, тэр үнэхээр иржээ. Лин Шинтүн зөөлөн инээмсэглэв. Ян овгийн арын ууланд юунтэй таарснаас хойш сүү өвгөн энэ хүүтэй дахиж тааралдна гэдгийг хэлж байсан билээ. Гэвч энэ жаалхүү Лин Шинтүний төрөлхийн тасарсан соцсонд нэгэн хажирхалтай мэдрэмж төрүүлнэ гэж хэн санах вүлээ. Хэдийгээр энэ мэдрэмж нь зүгээр л салхи хөөх мэт бүдэг бадаг бөгөөд үүгээр дамжуулан Лин Шинтүний тасарсан судсыг залгана гэдэг үлгэрийн мэт боломжгүй зүйлч гэсэн. Сүү өвгөн өчүү хүнч висэн найдварыг алдахгүй хичээн. Та овогт байрлаж юуныг ирэхийг хүлээж байсан юм. Ийм залуугаараа судас нээх төвшөнд хүрсэн жаалхүү бол их зэлүүд нутагта гарцаагүй нэгдүгээр зэргийн суут юм. Ийм суут хүн их шалгаруулалтыг яаж өнжих вүлээ дээ. Энэ жаалхүү шалгаруулалт дээр юу хийхийг нь эхлээд харцгаая да. Нэг өдрийн дараа хэдэн мянган бээрийн доторх жижиг овгуудын шалгуулагчид та овогт цоврон ирсээр байлаа. Дахин нэг шөнө амарч өнчсөний эцэст өнөөдөр Тай шинэ гүрний их шалгаруулалт албан ёсоор хөшгөө нээлжээ. Шалгаруулалт болох газар нь Та овгийн хэрмийн гаднах тэгшхэн зэлүүд талбай байв. Энэхүү уудам талбайн газар нь яг л зориуд дэвссэн хавтан шиг хар төмөрлөл чулуугаар хучигдсан байлаа. Мянга гаруй шалгуулагчид овгийн харьяаллаараа эгнэн жагсжээ. Хамгийн гол нь мэдээж Та овгийн шилдэг залуус зогсох бөгөөд тэд 6-700 байх нь бусад хэдэн 10 жижиг овгийн шалгуулагчдыг нийлүүлснээс ч олон байв. Тэд тоогоор олон байгаад зогсохгүй, чанараарч тэргүүлж байлаа. Зүгээр л тоог үүсэхээр ирсэн хүмүүс нь хүртэл Ян овгийн бэлтгэлийн ангийнхнаас хавьгүй илүү хүчтэй харагдана. Юун тэдний дундаас Та овгийн 3 дугаар залуу эзэнтэн Та Юншиа игнэний хамгийн урд бардам зогсохыг олж харлаа. Харин тэргүүн болон 2 дугаар залуу эзэнтнүүд үзэгдсэнгүй. Их шалгаруулалтын дүрмээр эхний шат нь зөвхөн сул доройчуудыг хасах урдчилсан шат бөгөөд нэл ягаан цусны төвшөнд хүүсэн дайчид энэ шатанд орох шаардлагагүй. Шууд эцсийн шалгаруулалтанд ордог байв. Үнэн дээр нэл ягаан цусны төвшөнд хүрнэ гэдэг нь алтан луу аримд орох баталгаагаа аль хэдийн авчихсан гэсэн үг бөгөөд эцсийн шалгаруулалт зүгээр л хэлбэр төдий зүйл байлаа. 28 наснаас өмнө нэл ягаан цуснд хүрнэ гэдэг нь тэр хүний гоц авьяасыг элтлэх бөгөөд алтан луу армийн гишүүн болох бүрэн нэрхтэй гэсэн үг юм. Та овогт тэргүүн болон 2 дугаар эзэнтнүүдээс гадна 28 нас хүрээгүй дахин 7 нэл ягаан цуст дайчин байв. Энэ 9 хүн их шалгаруулалтын эхний 9 эрхийг аль хэдийн өөрсдийн болгожээ. Өөрөөр хэлбэл үлдсэн 1000 гаруй хүн ердөө үлдсэн 11хэн эрхийн төлөө өрсөлдөхнэ. Яг энэ үед Хэсэл мартан гарч ирсэн нь алтан луу армийн мянгатын ноён Жан Тан тэргүүтэй хүмүүс байлаа. Тэр бол энэ удаагийн шалгаруулалтыг удирдан явуулах гол хүн юм. Жан Тан морьныхон жолоог татан бууж ирээд чангаар зарлав. Одоо би эхний шатны дүрмийг танилцуулъя. Тэр ямар ч илүү үг хэлсэнгүй. Өөрийгөө танилцуулдаггүйгээр шууд л ол ажилд орлоо. Эхний шалгаруулалт голцоо та нарын сүр сүлд зүрх зоригийг шалгах болно. Сүр сүлдээ шалгуулагчид гайхан базмагдлаа. Тэд урдчилсан шатыг хүч чадал, чулуу өргөх гэх мэт хамгийн энгийн зүйлээр шалгана гэж бодож байв. Гэтэл сүр сүлд гинэ. Сүр сүлд гэж юу вэ? Үүнийг яаж шалгах юм бэ? Жан Тан үргэлжлүүлэн тайлбарлав. Сүр сүлд гэдэг бол та нарын дотоод эрчим, мөн аливааг хийх шийдэмгий зариг юм. Сүр сүлдтэй хүм ямар ч аюул тулгарсан ухардаггүй, ямар ч уруу таталт ирсэн шийдвэрээсээ буцдаггүй, эцсээ хүртэл урагшилдаг.
Тулааны замнад олон саад бэрхшээгтэй. Зарим нууцлаг бүсүүд рүү орвол амиа алдах эрсдэлтэй байдаг тул зүрх зориггүй хүн тийшээ зүглэж ч зурхлахгүй. Түүнээс гадна хүчирхэг аратантай тололдож, хүн төрлөختний хотуудыг хамгаалахад хүч чадлаас гадна сүр сүлд эр зэрэг хэрэгтэй. Хэрв эрдний сүрлийн аратантай нүүр тулахдаа тулалдахаас өмнө айдас давтвал 10% хүчнийхээ талыг нь ч гаргаж чадахгүй. Тэгэд яаж тулалдах юм бэ? Тулааны шин шатанд гарахын тулд заримдаа дотоод чөтгөрөө ялж, бүхнийг давах хүчтэй сэтгэл зүй шаарддаг. Агуу хүчтэн болох замд хорвоогийн түмэн төрлийн уруу таталттай нүүр тулна. Олон бүлэглэлүүд та нарыг эд баялаг, эрх мэдэл, гоо сайхан бүсгүүчүүдээр урагтаж, өөрсдийн боол болгохыг оролдоно. Хэрв энэ бүхэнд автаж, зорилгоосоо няцвал та нарын тулааны замнал түүгээр дуусах болно. Тиймээс дайчин хүнд ирээдүй байгаа эсхийг зөвхөн авьяас чадвараар нь бус, түүний сүр сүлд, зүрх зоригоор нь давхар хэмждэг юм. Жан таны хэлсэн энэ үгс юунд маш гүнзгий сэтгэвдэл төрүүллээ. Агуу үйлсийг бүтээх хүнд сүр сүлд, зүрх зориг гарцаагүй хэрэгтэй. Хятадын эртний баатрууд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээл, уруу давталтыг үл тоон урагшилдаг байсан. Үүнийг эртний судруудад хиймэр сүлд буюу агуу үйлсийг бүтээх чадвар гэж нэрлэдэг байсан шүү дээ. Жан тан үргэлжлүүлэм. Сүр сүлдтэй эсхивчин шалгах нь маш өргөн хүрээний ойлголт тул энгийн нэг сорилоор бүгдийг мэдэх боломжгүй. За одоо эхэлцгээе. Бүгд намайг тойроод том дугуй хэлбэрээр зогс. Хамгийн ойрхон хүн надаас 50 алхмын зайд байх ёстой шүү. Жан таныг ингэж хэлэхэд хүмүүс хөдөлж эхэллээ. 1000 гаруй хүн нэгдсэн, нэг удирдлаггүй. Дээрээс нь Жан таны зааварчилгаа хитрхи ерөнхий байсан тул талбай дээр баггүй үүмэн үсв. Энэ байдлыг харсан Та Юншя, Лиан Чэнью тэргүүтээ 100 хэдэн хүн манлайлах чадвараа харуулахаар шийдэв. Та овгийнхан миний команддор. Бүгд гар гараасаа бариад Жан Мянгатыг голсон тойргүүсгээд хоошоо хорцгаа. Та овгийнхан хамгийн озон хүнтэй тул ингээд зохион байгуулалтанд орчиход үүмэй намжиж эхэллээ. Бусад овгууд ч тэднийг дагав. Юун чи юугаа хийгээд гөлрөөд байгаа юм? Хурдан тэр эсрэг тал руу оч. Тэнд хүн баг байгааг харахгүй байна уу? Гэж Лиан Чэнью юун рүү зандрав. Олны дунд эмх цэгц тогтоох нь сүр сүлдээ харуулах нэг арга бөгөөд артанзуу армийнхны нүдэнд өртөх сайхан боломж гэж тэр бодож байлаа. Юун Лиан овгийн хүн тул хэрв тушаал дагахгүй дур мэдэн гүйл Лиан Чэньюгийн нэр хүн дунаж чадваргүй өдөрдөгч мэд харагдах байв. Юун Лиан Чэнью рүү хүйтнэр нэг хараад ёжтойгоор хэлв. Чи өөрийнхөө хідэн ногтоол сайн захир. Юуны үгийг сонсоод Лиан Чэньюгийн нүдэнд хүйтэн оч гэрсхийв. Хэр удаан даврахыг чинь харъя. Чамд тулааны авьяас байдрын үнэнч энэ эхний шат бол сүр сүлдийг шалгана. Чиний өвөг дээдэс 9 үеэрээ гуйлахчин боол байсан. Шавартай хутгалдсан муу тарчиг амтан чамд ямар юмных нь сүр сүлд байх юм. Сүр сүлд гэдэг бол агуу үйл бүтээх чадвар бөгөөд өдөрдөгч хүндэл байдаг зүйл. Лиан овогт хэн нь өдөрдөгч болох нь тодорхой босов. Туршаад үзүүл мэдэндэ гэж Юун мөрөө хавчаад дайжигнэн хэлв. Дашрам хэлэхэд Лиан залуу эзэнтэн шарахч нь идэгсэн үү? Энэ сүр сүлдийн шалгаруулгын үеэр дотоод гэмтэл чинь сэдрэх үедээ. Юун яг л хүний хамгийн эмзэг шархан дээр нь дав сүрэх шиг болов. Лиан Чэнью төгшин ахихта бүтлгүүтэж цусаар бөөлжсөн нь түүний амьдралын хамгийн том ич хүр дашуун дурсамж байлаа. Үүнийг нь сануулхад түүний царай тэр дороо барайв. Муу золиг, чамайг хэр удаан хуцахыг чинь харъя. Чи явандаа миний гарт орхол болно. Тэр үед үхөхээс ч дор зовлон гэж юу болохыг би чамд үзүүлнэ. Лиан Чэнью шүд 100 шивнээд өөр зүг рүү эргэн алхлаа. Юун хөнгөхөн инээмсэглээд үүнийг огт тоосонгүй. Тэр хүмүүсийг далан аажмаар ухарт зогсохдоо Жан тан руу хаяа нэг хялам хийж байв. Жан тан хуруунда байх орон зайн бүгжээ илбээд 1 метр орчим урттай хар хайрцаг гаргаж ирэхийг тэр харлаа. Хар төмрөөр хийсэн тэрхүү хайрцагны гадаргуу битүүхээ угалзаар бүрхэгдсэн бөгөөд маш эртний нууцлаг харагдана. Бүх хүмүүс Жан таныг тойрон дугуурт зогссны дараа тэр хүмүүс рүү хүйтнэр харж анхааруулв. Урдчилсан шалгаруулалт одоо эхэлнэ. Би та нарт нэг зүйл сануулъя. Дэми битгий зөрүүдэлцгээгээрэй. Хэрэг өөрийгөө сэтгэлийн тэнхээ муутай гэж бодож байвал арай хоошоо зогссон дээр шүү. Үгүй бол гэмтэд авч мэднэ. Жан таны энэ үгийг сонсоод хинч хоошоо ухарсангүй. Харин ч Та Юншя, Лиан Чэньюнэр өөрсдийн эр зөргөө гайхуулахын тулд урагшгэд алхаж Жан танд улам ойртов. Жан тан зөөдөм инээмсэглээд хайрцгийг нээлээ.
Тэр хайрцагнаас 1 метр увттай, мушгирсан хээтэй, яг л махир хутгах шиг хэлбэртэй хар өнгийн үзүүртэй зүйл гаргаж ирв. Энэ хар зүйл бол ямар нэгэн авар гараатны эвэр болохыг ий юун таньж байла. Жан Тан тэр эврийг гаргаж ирэхэд эвэр таталцлын хүчийг үл тон агаарт аажмаар хөвмөндв. Энэ зүйлээр зүрх төргийг шалгах хэрэггүй. Хүмүүс шалгаруулалт яг яаж явагдахыг ойж авахгүй хэсэг байхсан ч тэр эврийг харах төдийд л дотор нь ямар нэгэн үл мэдэгдэх түгшүүр төрж эхэллээ. Энэхүү хачирхалтай түгшүүр яг л хүмүүсийн зүрхэнд нэгэн айдасны үр суулгачихсан мэт мэдрэгдэнэ. Би дахин хэлье. Өөртөө итгэлгүй байгаа бол одоохон хойш явхар. Энэ шалгаруулалт та нарын өөртөө итгэх итгэлийг тэр чигт нь бутнэр гэж насан туршдаа тулааны замд дахин алхах боломжгүй болгох сэтгэл зүйн цохилтод оруулж мэднэ шүү. Жан Тан ингэж хэлэхдээ царай нь нилээд нухацтай болсон байв. Түүний хажууд зогсож байсан артан зуу армийн дайчид ч хүртэл бүгд хэдэн алхам ухарч болдон зөвхөн Жан Тан ганцаараа үлдлээ. Жан Тан хуруугаараа агаарт дохиход түүний дохилт бүрийн тоогоор өнөөх хөгж буй эврийг тойрон гэрэлт тарны дүрснүүд ань өчөж эхэллээ. Энэ араатны эврийг дацдсан байж шалрагч лацыг нь тайлж байна. Жан Таны хөдөлгөөнөөр эвэр дээр олон тарин гэрэлтийг хараад ий юун шууд л ойлгов. Өмнө нь сүү өвгөн улаан хайрс тараатны толгойг өгөхдөөч бас үүнтэй төстэй зүйл хийсэн билээ. Сүүрлийн араатны ясыг салгаж авсны дараа энергийг нь алдагдуулахгүй тулд муу царгаар лацтан битүүмжилж хэрэглэх үедээ лацыг нь тайлдаг. Энэ гагцаагүй сүүрлийн араатны эвэр байна гэж ий юун дотроо бодлоо. Хэрэв үнэхээр тийм бол маш хүчирхэг араатан байсан байж таарна. Учир нь лац давхраар тайлагдах тусам эвэр дээр нүд гэлбэм 7 өнгийн гэрлэн цэгүүд тодорч эхлэхийг тэр харлаа. Энэхүү гэрлэн цэгүүд нь ий юун өөрийн оюун санаагаа зүрхэн дэх нил ягаан тастайгаа холбосны дараа л харагддаг түүний онцгой хараа юм. Энэ эвэр дагуулгадах асар их энергитэй харьцуулахад Лян Чэньюгийн урдан чансан мөсөн могоон яс бол тэргэл сарны дэрэгдэх гэрэл цог шиг л өчүүхэн зүйл байв. Ийм хүчтэй энергитэй гэхээр энэ яг ямар сүрлийн араатны эвэр юм бол. Ий юун дотор гайхаж байтал түүний эргэн тойрон зогсох шалгуулагчид гинт сандарч тайван бос бож ихтэхийг анзаарлаа. Зарим нь бүр дордож, царайн цонхийн цайж, нүдэнд нь ямар нэгэн аимшигт зүуд харсан мэт гүн айдас тадарчээ. Лац улам бүр тайлагдаж, Жан Таны 10 хуруу салхи шиг л хөдлөнө. Ий юуны нүдэнд харагдах 7 өнгийн гэрлэн цэгүүд улам олширч, энерги нь улам хүчрхэгжинэ. Харин энэ үед маш олон шалгуулагчид айсандаа чичирч эхэллээ. Гинт талбайн голд Жан Тан хөдөлгөөнөө зогсоогоод эргэн тойрноо тойруулан харснаа хөнгөнсөн дуугаар хэлв. Эхэллээ. Эхний шалгаруулалт та нарын сүр сүлд, зүрх зэргийг сорих болно. Ийн хилээд Жан Тан гараа хүчтэй талааж, эврийн хамгийн сүүлчийн лацыг хуудатлаа. Сүүлчийн лац тайлагдах мөчид ий юуны нүдэнд хурц гэрлэн баг нь тэнгэр өд олгоодож, яг л хурц ил дүүлэн зогдох шиг сүрлэг харагдав. Энд чинь одоо юу вэ? Ий юуны царай хувирч, ухарч хэд алхав. Харин ий юуны эргэн тойрондох шалгуулагчдын царай шороо шиг сааралдаж, хүйтэн хөлсөн цутхан, заримийнх нь хөлн суларч, шууд л газар сүхрэн унлаа. Зарим нь амьсгалж чадхаа болж, шүдэн тачигнан чичирч, нүдэнд үл үзэгдэх асар том дарамт тэднийг нөмөрн авч, сүнсийг нь зайдварлах шахаж байв. Арай ядан зогсож байсан хүмүүс ч чичирсээр хойш ухарч, 10-аад метр холцсныхоо дараа эргээд зугтаж эхэллээ. Ямар хүчрхэг сүрлийн араатан бэ? Ий юун дотроо цочирдлоо. Энэ үед тэнгэр толгойдох гэрлэн баг нь агаарт нэгэн авраг хийсвэр дүүс болом хувирахыг тэр олж харлаа. Энэхүү хийсвэр дүүсийг зөвхөн ий юунч биш, бусад бүх шалгуулагчид харж байв. Тэр араатан асар том биетэй, бадрын дөрвөн мүжтэй бөгөөд биеэр нь хөх гал дүрлцэн. Яг л авраг цагаан бар шиг харагдах боловч, жирийн цагаан бараас хэд түм дахин аимшигтай байлаа. Энэхүү хийсвэр авраг араатан гарч ирэхэд бүгд амьсгалаа төгжив. Араатанд ямар ч хүлээс байхгүй бөгөөд алах хүслээр дүүрэн цуст нүдэрэ хөм бүрийг ширтэнэ. Дараагийн хоромдол хүмүүс рүү дайрч цуст аллаг үйлдэх гэж байгаа мэт санагдана. Хамгийн арчаагүй хүмүүс, тухайлбал Яан овгийн бэлтгэлийн ангийнх нь айсандаа өмдөндөө тусаацгаажээ. Төрүүхэн ий юуныг дооглож 500 жим буюу 250 кг чулуу өргөдгөөрөө бардамнаж байсан нэг нь бадрюм эр газар мөлхөж, өмдөн тэр чихтэй шалб норж шээс ханхалж байв. Үгүй, битгий, намайг битгий идээч. Тэр эр яг л хий үзэгдэл давтсан мэт хамаг биеийн чичирч баг багаар гадагш мөлхөнө.
Жан таны хэлснээр энэ шалгаруулалтанд сүнсээ зайлтлайсан хүмүүс цаашид Полоны замд атгах ямар ч итгэлгүй болж дахин ахиц гаргах боломжгүй болно. Гэхдээ нөгөө талаас нь бодвол ийм хүмүүс айгаагүй байлаач тулааны замд хол явахгүй нь тодорхой бөгөөд тэд анхнаасаа л тулаанч болох материал биш байлаа. Энэ үед чимээгүй зогсож байсан юун гэнэт цочиж амьсгадаа төвжлээ. Тэрхүү хийсвэр дүссийг бүрдүүлж буй гэрэлт цэгүүд аажмаар түүнийг чиглэн хөвж ирэхийг тэр харлаа. Хичнээн аимшигтай сүр хүчтэй араатны яс байсан ч лацыг нь тайлсан бол доторх энерги нь нэл ягаан талстад сорогдох нь ойлгомжтой шүү дээ. Нэл ягаан талст эврийн энергийг сорох гээд улайрч байгааг хараад юуны царай нухацтай болж тэр даруй оюун санаагаараа талсттай холбогдож энерги сорох хурдыг нь саарууллаа. Саяхан юун мөсөн могоон ясны энергийг нэг амьсгаагаар сорж байгаад судсаа дэлбэлэг шахсан. Энэ удаад тэр сургамж авсан бөгөөд энэхүү үл таних эврийн энерги мөсөн могоонхоос хэд дахин хүчтэй тул шууд л сорчихвол биеийн дэлбэрэх аюултай байв. Юуныг өөр рүү цутгах энергийг удирдах гэж хамаг анхаарлаа төвлөрүүлж байх хооронд эргэн тойрны шалгуулагчдын талаас илүү хувь нь аль хэдийн хасагджээ. Жан таны үгээр бол тэдэнд сүр сүлд дутаж хүнд дарамтыг тэсвэрлэх чадваргүй байна. Ийм хүмүүс нууцлаг үсэд орсон ч араатантай тулалдсан ч өөрсдийн жинхэнэ хүчээ гаргаж чадахгүй амьтад юм. Мэдээж сул дороочууд хасагдахад жинхэнэ хүчтнүүд нь тодром үлдэнэ. 400 орчим хүн энэ хүнд дарамтыг арай ядан тэсвэрлэж байсан бол дахин 100 орчим хүн маш хялбархан даван туулж байлаа. Түүгээрч барахгүй Лиан Чэнью, Тао Юншао тэргүүтээ хэдэн 10 хүн бүр энээлдэн ярилцах чадaltaй байв. Тао Юншао эргэн тойрноо тойруулан хараад нүдэнд нь басамжилсан өнгө тодорлоо. Тэр араатны дарамт дор өмдөндөө дусааж буй архичин ховдог амьтдыг хараад үнэхээр арчаагүй санагджээ. Тэр Лиан Чэнью рүү харав. Лиан Чэнью ямар ч сандралгүй тайван зогсож байгаад Тао Юншао нэг их гайхсангүй. Гэхдээ Тао Юншао гэнт Лиан Чэньюгээс холгүй зогсож буй юуныг олж харлаа. Хүмүүсийн дунд 12-тай хүүхэд маш тод ялгарч байв. Юунч бас ямар ч тавгуутсан шинжгүй маш тайван зогсох бөгөөд зүгээр л гүдэрсэн байдалтай харагдана. Тао Юншао баг зэрэг гайхав. Түрүүн Лиан Чэнью энэ хүүхдийг ямар нэг шидэт ургамал идээд аз таарсан гэж хэлээгүй юу? Тэгээд түүнд сүрлийн араатны дарамтыг тэсвэрлэх сүр сүлд хүртэл байна гэж юу? Сонирхолтой юм. Тао Юншао үл мэдэг энэмсэглэв. Энэ дөнгөж эхлэл бөгөөд юун түүний анхаарлыг татаж чадсан ч зөвхөн анхаарал төдийл байлаа. Тэр юуныг өөрийн өрсөлдөгч гэж огт бодохгүй байв. Үнэн дээр нэл ягаан цусны төвчнээс доош хэнч түүний өрсөлдөгч болох эрхгүй гэж тэр боддог. Тэр энэ удаагийн шалгаруулалт дээр хэрхэн гялалзаж алтан луу армийн дарга нарын нүдэнд өрдөх тухайга бодож байтал зэлүүд талын тэнгэрт гэрэлтсэн манан дундаас нэгэн цагаан өнгийн нисдэг хөлөг онгоц аажмаар хөвөн эрхийг олж харлаа. Нисдэг хөлөг онгоц уу? Тао Юншао мэд гайхав. Тэр тэнгэрт нисдэг ийм хөлөг онгоц байдаг гэдгийг номноос л уншиж байсан болохоос биш. Өнөөдөр анх удаа нүдэрээ харж байлаа. Нисдэг хөлөг онгоцны хурд маш өндөр бөгөөд их хэмжээний ачаа, зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Хэрв ийм хөлөгтэй бол их зэлүүд нутгийг хөндлөн голд туулах маш амархан болно. Гэвч 100 мянган өрхтэй авраг Тао овг хүртэл ийм хөлөг онгоц худалдаж авах ямар ч боломжгүй юм. Худалдаж авч чадахгүй нь битгий хэл. Тао овогт зүгээр өгсөн ч тэд үүнийг ажилуулж дийлэхгүй. Учир нь энэ хөлгийн хөдөлгүүр нь сүрлийн ясны охоор ажилдаг. Овогт жинхэнэ ясан үрэл олдвол залуу зуутуудаа өгөх нь байтугай. Хүрэлцэхгүй байхад яаж хөлөг онгоц ажилуулахад зарцуулж чадах вүлээ? Ийм хөлөг онгоцонд суух эрхтэй хүмүүс бол маш баян, эсвэл маш өндөр язгууртай байх ёстой. Харин яг одоо Тао овогт байрлаж буй бас ийм хөлөг онгоц эзэмшдэг хүн гэвэл тэр хүний хэн болох нь аль хэдийн тодорхой боллоо. Өнөөх нууцлаг цагаан хувцаст Тао Юншао түүний нэрийг ч мэдэхгүй. Зүгээр л холоос хажуу царайг нь ганцхан удаа харсан юм. Гэвч энэ нь түүнийг тэр охинд дурлаж бас эрхэндээ оруулах гэсэн хүслийг нь төрүүлэхэд огт саадуулсангүй. Хүчирхэг, нууцлаг гаралтай, бүр жам мянгатыг хүртэл бүхэл зүйл чаддаг охин мэдээж хэрэг бардам Тао Юншаогийн сонирхлыг маш ихээр татна. Хэрв тэр охиныг өөрийн болгож чадвал энэ нь түүний хүч чадлын баталгаа болохоос гадна түүний бардамлыг бүрэн хангаж чадах байв. Ирээдүйд тай шин гүрнээс хальж гарах агуу суутын хувьд хажууд нь тийм л нууцлаг тэнгэрийн охин байх ёстой шүү дээ.